За ингээд манай харт амхны орчид контент юм дараагийн дугаар эхэлж байна. Тэгээд энэ удаагийн дугаарт Эрүүл Монгол өнөөдөр төрийн бас байгууллагын харийн төвлөрийн ажиллагаа явуулдаг. За сэтгэл засал донтлоос бас ангижрах хүмүүст одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. За нөхөө талаараа за харт амхны яг жинхэнэ хохирогч хүнтэй уулзж байна. Ингээд та манай контент үзэгчдэд өөрийгөө танилцуулж өгнө үү? Намайг энэ нэвтрүүлэгт оруулсанд баярлалаа. Би бол одоо жишээл мэргэжлийн сэтгцэн эмч юм уу тийм ээ. Донтол дээр эмчилдэг эсвэл одоо энэ чиглэлээр ажилладаг сэтгэл зүйч хүн бол биш ээ. Хүмүүс намайг одоо бас сэтгэл зүйч эсвэл эмч гэдэг бас дуудаад идэгий. Гэхдээ яг би өөрөө бас манай гэр бүл манай хүүхдүүдийн маань нэг нь бас харт амхын донтоод за тэрнтэй ингэж бас тэмцэх гэж энэ ард гарах гэж ингэж нэлээд олон жил явсан. Тэгээ энэ олон жил явж байхдаа би бас нэлээд юм суралцсан. Өөрөө ч бас яг тэр зовлон дундуур алдаж онж зөндөө явж исэн болохоор ингээ над шиг бас зовж байгаа эцэг эхчүүд. За энэний цаана явж байгаа яг жинхэнэ хоригч одоо өвчтөн болсон тэр хүүхдүүдэд туслах үйл ажиллагааг би одоо бараг 8-9 жил хийж байна. Тэгээ эхлээд бол би яг гэртэл ингээл хүмүүс зөвлөдөг. Тэ уулзаал зөвлөдөг тэр хүүхдүүдийн туслахыг оролдог. За зарим нь бол гадаад явуулдаг те манад Монголд эмчилгээ байхгүй байсан болохоор тэгээ ингэж явсаар хагаад тэгээ өөрөө ч нэлээд олон ном орчуулсан энэ чиглэлийн тэгээ бас судалгаанууд бас номнууд одоо яг энийг яаж эмчилдэг юм. Ер нь дэлхийн нийтийн практик хандлага ямар гэдгийг талаар нэлээд ингэ судалсан болохоор бас Монголд энэ огт байхгүй байсан юмыг одоо яг шинжлэх ухааны үндэстэй одоо сэтгэл зүйн шинжлэх ухааны үндэстэй энэ одоо эмчилгээний хөтөлбөрийг бол би одоо өөрийнхөө хэмжээнд л боловсруулсан. Мэдээж би боловсруулсан гэж юу ах вэ? Одоо баруун орнуудад ялангуяа Америкт хэрэгжилж байгаа энэ эмчилгээний стандартуудыг л одоо бий болгох гэж л Монголд бий болгох гэж л зорж явж байгаа. Тэгэхээр би бол тийм сэтгэл зүйч биш ээ. Одоо тэгээ ингээд сэтгэл засал би ч мэргэжлийн хүн биш юм чинь сэтгэл засал өдр нь хийхгүй. Гэхдээ яг хийцэн юм шиг байдаг. Миний гол чиглэл бол одоо зөвлөх буюу одоо энэ хүүхдүүдийн гэр бүлийнхэнд одоо энэ донтолтын өвчтөний талаар мэдлэг олгох. Тэгээд одоо эмчлүүлж байгаа энэ хүүхдүүдэд одоо сургалтууд оруулах. Тэгээ олон төрлийн эмчилгээ байдаг учраас олон ч бас модултай болохоор одоо энэ талаар нь бол сургалтын явуулдаг. Мөн сэтгэл зүйч нарт ч гэсэн би бас одоо хамт ажиллаж байгаа сэтгэл зүйч нартай ч гэсэн энэ донтолтын талаар бас мэдээлэлтэй болгоё. Эцэг эхчүүд ч гэсэн бас энэ талаар бол мэдээлэлт өгдөг. Тэгээ ер нь бол намайг бол хүүхдүүд бол багшаал гэдгийг. Тий багшаал гэдэг нэг багшийн ажил хийдэг. Өөрөө энэ эмчилгээний бас сургалт бол томхон одоо байр суурийг эзэлдэг тал хувь нь л сургалт шүү дээ. Тэр хүүхдүүд мэдлэгтэй болж ижил энэ өвчнөөс ангижрах боломжтой байхгүй юу тийм. Донтолч гэж сая та хэлж байна л да донтолтын эсрэг гэдэг юм сургалт явуулдаг гэж. Донтолт ер нь за одоо манайх ч болохоор харт амхны хохирогчд гэдэг одоо ер нь сургах бодис сэтгэцүүлэхийн бэлтгэл гэдэг ерөнхий нэршлэр бол нэг харт амх гэдэг зүйлтэй л бид нар донтогч гэж үздэг байгаа шүү дээ. Донтолт гэдэг зүйл ер нь одоо нийт том зургаараа юу юунд донтож болох юм бэ? За донтолт бол нэгдүгээр ч шүү дээ тий химийн донтолт гэж байгаа. Тэгэхээр энэ бол энэ дотор арх орно. За ер нь сэтгцийн хүний одоо тий сэтгцийг өөрчилдөг бүх төрлийн химийн бодис орно гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дотор ч одоо харт амх гэж нэрлсэн зүйлс орно. Шинжлэх химийн бодис өөрийнхөө биеэр л оруулж ийн гэсэн үг шүү дээ. Арх ч гэсэн мөн адилхан, тамхи ч гэсэн мөн адилхан тий никотины хамралтай болдог.
Энэс гадна бол зан үйлийн донтолтууд бол бас их байдаг. Ялангуяа одоо мөрөйтэй тоглоом чинь дотор бас хид болчлоо шүү дээ тий. Одоо тэр геймблингийг тэр нөгөө казиноны тоглолдог. Гэтэл цахим мөрөйтэй тоглоомууд одоо хүүхдүүд залуучууд бол бас их орж байна. За их идэхийн дом байж болно. Эсвэл бүр турхын дом байж болно тий. Тэгэхээр юу хулгаан дом байж болно. Хулгай ихгүй зүгээр суух. Хулгай ахгүй бол өрөөж чадахгүй. Яг хулгай хийж чадтал тэр допамин ялгарч идэг. Тэрнээс гадна порнограф, сексийн донгууд бас орно. Тэгэхээр ерөнхийдөө дотор нь бол химээ дом, нөгөөх нь цан үлийн дом. Тэгээд өөрөө энэ яг энэ донтолтын өвчин туссан хүүхд залуучууд маань бол энэ ингээд давхар бас байдаг. Одоо зөвхөн нэг ганцхан өвс хэрэглээд донтцсон хүүхд одоо ховор болчихлоо шүү дээ. Олон бодисын донтолттой байна. Дээр нь бас зан үйлийн донтолттой. Одоо жишээл энэ сэргийгч бодисууд хэрэглэж байгаа хүүхдүүд бол бодисоор хэрэглэхэн хажуугаар нөгөө гацсан гэж идрээ. Гацгаараа тэр захин тоглоом их тоглодог. Тэгээд хэдэн 100,000 төгрөг, сая төгрөг алдсанаач тооцохгүй гэрдэг. Ингээд давхар донтолтод орчдөг. Одоо 2-3 донтолтын төрлийг нэг биеэр давхар хийгээд байгааг л хэлдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо яг ингээд өмнө нь бол одоо энэ өвс хэрэлдэг өвсний донтолтой, энэ бол арх хэрэлдэг архины донтой, одоо эсвэл энэ шүлтэр мөс хэрэлдэг гэж манайд ч бас бодсон зүүн байлаа шүү дээ. Одоо бол олон төрлийн бодис Монголд ороод ирсэн. Тэгээд бас энэ зан үйлийн донтолт бол давхар ингээд гараад ирсэн ч гэсэн. Энэ олон төрлийн бодис гэж хэлээд байгаа. Та тэр одоо юу гэдэг за мэдээж одоо манай контент дээр дамжуулаад нэр хүсийг ингээд шууд хэлэхэд хориотол доо. Тэгэхээр та нэг ингээд багцлаад нийт яг хэдэн төрлийн бодис байгаад байна. Тэгээд одоо яг яаж ангилаад байна. За ер нь бол яг бодис бол дэлхий дээр бүр хэдэн 100 гараа байгаа. За Монголд одоо юу ороод байдгүй хэрэг манай Монголд ургадаг өвснөөс эхэлнэ тий. За тэгээ өвсөөнөөр идэж шавар гээд гашишруулах хэрэглэн тийм үү. Яагаад гэж байгаа гэвэл тэр өвсөнд байдаг тэр дельта 9 THC гэдэг нэг яг мансууруулдаг бодисийн агуулмжийн л нэмэх гэж энэ одоо тэр газ шахаж энэ бол хөдөө орон нутаггүй Улаанбаатаргүй тий одоо ялангуяа өсвөр насныхан бол хамгийн анх хэрэгэлдэг одоо бодис өвс байдаг байхгүй анхдагч тий анхдагч гэхдээ одоо сүүлийн үед бол тэр өвсч хэрэгэлж үзэг мөртлөө шууд эм тарээр орцсон хөгтөж бас үйж байна. Ер нь нийтэд нь бол бодисыг одоо энэ сэтгц итгэвт энэ хүний мансууруулдаг энэ бодисыг бол зүгээр ерөнхийдөө 3 төрөлд хувадаг. Нэг нь бол сэргээгч бодисууд. За энэ сэргээгч бодисуудаас бол манад энэ бол дотроо нэг 10 гаруй төрлийн бодис үүдэг. Манад бол 4 төрлийн бодис бол Монголд бол хөгц залуучууд хэрэглэж байна. За хүмүүс хүн болгон мэдж байгаа. Тэгээ одоо энэ Оросоос орж ирдэг флака мефедрон гэх катинон төрлийн бодисууд үйж байна. Мөсний төрлийн амфетамины төрлөөс бол экстази гэдэг одоо им хийхтэй им эсвэл цаас хэлбэрээр ингэж жижиг юм биш тийм янз янзын хэлбэрээр гарч үйж болно. Шамал им хэлбэрээр ч үйж болно. Одоо им ус уудаг цаас масан дэрч гсэн байж болдог. Ялангуяа энэ маань өөрөө нэг олон цаг барьдаггүй болохоор энэ одоо бар зинген тий диско мисканы газар хөө партийн шоу зингэний үед их хийгддэг ба өөрсдийн их өөрөгдөг. Тэгэхээр сэргээгч гэдэг маань өөртөө бол ер нь бол өөрийн их өөртөө ихтэй болгоно. Устдаа сайхан харилцсан их хөөрн тий одоо тэгээд одоо нийтч болно. Мөн төрөмгийн янз янзын зан авир гаргана. Ийм төрлийн бодисууд. Тэгэхээр энэ сэргээгч бодисын хамгийн гол аюул бол мэдээж ер нь бүх төрлийн бодисууд бол биед сөргөнлөдөө шүү дээ. Сэргээгчийнхэн бол зүрхэнд одоо зүрхний хим алдагдал зүрх зогсох, зүрх суудсны өвчтөй болох тийм ээ. Тэгээд мэдээж илэг бүрэнд бол бүх төрлийн бодис одоо нөлөөлдөг, муугар нөлөөлдөг. Хамгийн одоо ийм сэргээгч төрлийн бодис хэрэглэдэг хүүхдүүдийн нэг онцлог бол тэр психоз гэдэг тий солиорл өгдөг. Одоо яг л шизофрени өвчтөй, байполар өвчтөй маань явуулчихсан хүмүүс одоо солиорл өгдөг тий. Тэгэхээр энэ маань өөрийнх нь биеийн ч болон гэр бүлийнхаа ард түмний хүмүүст бүр нийгэмд хор хөндлөлтөй болчдөг. Өөрсдөө хянах чадваргүй одоо сэтгэл зүйн нэлээд үнцгий өөрчлөлтүүд гардаг гэсэн. За дараагийн нэг бүлэг бодис бол дарангуулагч бодисууд. За энэ бол олон төрөл. Одоо энэ дотор ч нэг арх маань орж байгаа, өвс орж байгаа. За тэгээд
одоо өвчин намдагч юмнууд опоидын төрлийн юмнууд тайвшруулагч юмнууд нарны юмнууд медалт юмнууд эдэргээд ингээд бензод диазепинууд эдэргээд ингээд нэлээд олон төрлийн нөгөө нэг сэтгэцүүд нөлөөлөх юм бэлтгэл бодис гэдэг. Тийм одоо сэтгэц нөлөөд юм бодис гэдэг чинь л тэр. Гэхдээ энэ ихэнх нь бол яг Монголд бол нэг бүр тэр гудамжны эмнүүд нь бол арай бага байх шиг байна. Ганц нэг зарим нэг гадаад явдаг хүмүүс л өөрсдөө хэрэглэдэг оруулж ирж байгаа шиг байна. Гэхдээ энэ манад гудамжны хорж ирэхэд бол аюул ойрхон болсон. Жишээлбэл одоо Америкт опоидын төрлийн гудамжны опоидын одоо яг имчгэл ухаж цааших юм шиг энэ ихэд одоо 247 төрөл байж байгаа. Тэ героин гэхэд одоо эмнэлэгт хэрэглэдэг героин бахад чинь гудамжны героин гэх чинь өчнө олон төрлөөр хэрэгждэг тий. Тэгээд олон төрлийн бодисууд ер нь бол ингээл бараг 7 хоног болгон шинэ бодис тий гарч ирдэг. Гэхдээ тэр нь бол опоидын үндсэн хэмээн бүтц дээр зөвхөн байрлал юм уу самэр нь жоохон өөрчлөлт гаргаад ирэхэд ингээл бас масруулах бодис юм болчдөг. Энэ нь ямар зорилготой вэ? Хуулиас цогтох болтох тий. Яг үл ингээд энэ бүх одоо сэтгэл нөлөөд бодис ч юм ч эдрий чинь ингээд нүүб хяналтанд оруулчлаа, жагсаалтанд оруулчлаа. Улс орн болгон өөрийн ингээд хяналтын энийг ингээд хэрэглүүл эн чинь гэмт хэрэг шүү. Энэ бол хориотой шүү гэдэг ингээд хяналтын жагсаалтанд оруулсан байдаг болохоор тэр жагсаалтанд ороогүй л хэмээн бүтцийг бий болгох гэж одоо ингээд дизайнер дараа буюу одоо тийм зохиомл шинэ төлөв өөрөө гаргаж ирсэн зүйл. Тийм орж ирдэг. За энэний чинь одоо гол түүхийн хэд нь хаана гэдэг бол манай урд туршил биш шүү дээ. Хий даяар. Тэгээд жишээлбэл одоо Хятадд жилд 1000 нууц лаборатори одоо устгадаг гэж байгаа байхгүй. Тэгэхэд шинээр гарч ирэх байхгүй. Тэгэхээр дэлхийн хэмжээний одоо энэ синтетик энэ хууль бус одоо гудамжны одоо эм болон бодисыг оруулж ирэх тэрний анхдагч ухтур бодисыг бол анхдагч бодисыг бол Хятад бол гол нийлүүлэгч. Энэ бол бүх ТV орнуудад л хүрэж байгаа байхгүй. За дараагийн англи нь бол хий үзэгдэл төрүүлэгч, галлюциноген төрүүлэгч гэдэг бодисууд триптаминууд байна. Триптаминууд бол Монголд бол бас нэг арай цөөхөн баг шиг байна. Тэгээд бас байгаль дээр үйдэг одоо янз янзын ургамлууд байдаг л та. Одоо энийг бүгдийг нэрлэлжүүлээ. Өөрөөс фэйкч надад бид нар заагаад өгсөн гэдэг бас хэлчих баг. Тэгэхээр энэ маань бас яг хуу энэ юу галлюциноген үүсгдэг энэ бодисууд бол зарим нь бол эмнэлгийн зорилтоор одоо жишээлбэл хэрэгэлдэг их бага дооцоор витамины эмчилгээ эдэргээд эмнэлгүүд дээр бол нэгдсэн байдаг л та. Тэнгүүт манайхан юу гэдэг вэ? За өвс бол биенд сайн ч гэдэг юм уу тий. Витамин бол биенд сайн эдэргээд ингээд манай хэрэгэлдэг хүмүүс ч өөрсдөө өмөрөд идэх байхгүй. Гэхдээ эмч гэсэн бас л хүний эрүүл мэнд сайн л байдаг тэр сэтгэлснэлүүд одоо жишүүрэгдсэн юмнууд. Тэгэхээр энийг бол нөгөө одоо хэрэгэлдэг хүмүүс маань зөв бусаар мансуур зорилгоор их тунгаар хэрэгжилж үүсдэг л хорлогдох байхгүй. Тэр зорилгоор хэрэглээд байна гэсэн үг шүү дээ. Тий. Яг эмчийн жураар одоо жишээлбэл одоо энэ ингээл гараад хариулаад байгаа нэг эмийг те энэ чинь тайвшруулагч төрлийн шүү дээ. Мэдрэлийн эмтэй. Тэгээ энийг бол жишээлбэл яг эмчийн одоо өвчтөн хүмүүстэй бол эмнэлгээр хэрэгтэй. Гэтэл ив хэрүүл хүүхдүүд энийг аваад өчнө олноор нь те одоо жишээлбэл одоо өдөрт нь 3 удаа уддаг байсан бол тэр чинь нэг удаа тарихтаа 5, 10, 20-оор нь тариал тэгэл суцаа гэмтэйгээл суцсан хүчил гар руугаа тариулаад. Одоо энэ зөв бусаар л хэрэгжиж байна гэсэн үг. Одоо яг эмнэлгийн зориултын жишүүрэгдсэн юм дээр. Гэтэл энийг чи хажуугаар энийг дуурайсан гудамжны дуураймал одоо бодисууд их байгаа. Тэгээ бас нэг Монголд орж ирсэн бодисууд бол синтетик каннабиноидууд. За энийгээ болохоор энийг одоо нэг марихуанатай өвстэй ижил гэж боддог. Яг үл яг тэрний холцсонд одоо өвс марихуана бас жоохон хатаж байгаа болцсон байдаг л да. Гэхдээ гол суур бодисууд нь бол дандаа юу хими бодисууд байгаа. Тэгээд тэрийг бол эдгээр бас тайвшруулах зорилго эдгээр хэрэгэлдэг. Тэгээд энэ ч гэсэн манай Монголд бол ингээ 3-4 төрлийн чураг ороод ирчихсэн. Тэгээд энийг чи үйлдвэрлэж байгаа газрууд нь нойрхон зүүн даацтай байж шүү дээ. Тэгэхээр ер нь бол манай урд хойд хөршөөс орж ирж байна, Туркээс орж ирж байна. Тэгээд энэ одоо Тайланд,
Вьетнам гэдэг тий. Ингээд орчууд тий Зүүн Азийн орнуудад бол ер нь бол тэр алтан гурвалж чинь одоо энэ Зүүн Азид л хийж байгаа шүү дээ. Тэнцэнээс бол гол химийн бодисуудыг хийж байна. Тэгээд тэрийг үйлдвэрлэдэг нууц лабораториуд нь байж байгаа. Тэгээд энд нэг хүүхдүүд нэг юм хэлмээр гэдэг байхгүй. Өөрсдөө бол одоо им шиг им бол тодорхой стандарттай цэвэр хүчил хяналтайгаар үйлдвэрлэсэн байдаг тий. Гэтэл одоо энэ гудамжны синтетик бодисууд бол хүн одоо Оросууд бол жишээлбэл гараж та тэ бодисын дотор гэртээ зүгээр ингээл уцалгаал ингээл хийчихэж байгаа байхгүй. Тэр орцонд нь хичнээн хэмжээтэй байна. Тухайн яг масуурлах бодис нь хэд вэ? Идэвхтэй бодис нь хэд вэ? Идэвхгүй бодис нь хэд вэ? Тэр хянах харахгүй. Тэгээ бүр юм болгоод ингээд хатаагаад юм болгоод шахмал юм болгоцсон байж байгаа. Заримд нь маш хэмжээгээр, заримд нь бол огт тэр идэвхтэй бодис нь байхгүй ч юм уу. Тэ тэгээд тэр маш хэмжээгээр ингээд орчихсон тэр одоо тэр чинь цэм нөгөө нэг ингэж зурдаг юм шүү дээ. Тэрүүр л шүү дээ. Тэгэл одоо эдний баг жидэр чинь хурц мүнцэл байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд ариун цэврийн шаардлага хяналт тийм огт байхгүй шүү. Тийм имийг л тэгээд их олон төрлийн химийн хортой бодисууд. Тэ? Одоо толоол эдэргээл бензин, одоо фосфор эдэргээл тэ, цагаан туглах эдэргээл тэ. Энэ олон төрлийн бодисыг чинь ингээл хүүхдүүд биерүүгэл шахаж байгаа байхгүй. Зарим нь бол амаараа, зарим нь хамраараа, зарим нь суцаараа. Тэгээд зарим нь бол бүр боломж авахгүй л арьсанд орчихсон ингээл одоо ямар нэг аргаар л биерүүг шахаж байгаа. Гэтэл тэр шахаж байгаа бодис нь өөрсдийнх нь би ямар хохирол учруулахыг энэ хүүхдүүд өөрсдөө мэддэг. Тэг хэрэглэгч хүүхдүүд минь өөрсдөө их мэдлэгтэй гэж боддог байхгүй. Яг бол интернетээс зөвхөн хэрэглэгч нарт зориулсан харилцагчаа өргөдөх гэсэн маркетингийн сурталчилгаа тэд нар харж байгаа. Тэг өөрсдөө аюу мэдлэгтэй гэж боддог. Гэтэл энэ маань өөрөө тэр биед нь ямар сүр нөлөө үзүүлдэг те зөвхөн бие махбодоос гадна одоо энэ сэтгцэнд нь ямар нөлөө үзүүлдэг сэтгэл зүйд нь ямар нөлөө үзүүлдэг тэгээ эргээд цаашаа нийгэмд ингээд тэр хүмүүс хүүхдүүд чинь ингээд нийгмийн нэг гишүүн гараад амьдрахад те тэр гэр бүлд нь ямар хор хөнөөлж болох энэ хүүхдүүд ерөөсөө мэддэггүй. Тэгэхээр ер нь донтолтын өвчнийг ингээд дүгнээд хэлэх юм бол одоо өчнөөс амьдралын бүх талбарт сөрөг үр нөлөө гардыг мэдсэн ч гэсэн өөрсдийнхээ тэр дур хүслийг дарж чадахгүй л энийг ингэж хэрэгэлдэг. Тэгээд тэр уйлагт бодвол албад мэдлэгтлийн эмгэгтэй болж гисэн л хүүхдүүд гэдэг байна. Одоо жишээ нь ингээд саяны ингээд олон төрлийн бодисууд байна л да. Одоо тантай ирж уулзсан залуучууд гэх юм уу ерөн зүгээр таны ингээд одоо мэдж байгаагаар яг төлхөө аль төрлийнх нь бодисыг Монголд одоо сүүлийн үед их хвчлэн хэрэглээд байна. Нэг синтетик шүү дээ. Одоо энэ үсэгч тохоо илж шүү дээ. Нэг жоохон мөнгөгүй 10 жилийн хүүхдүүд юм уу хөдөө орон нутагт амьдардаг мөнгөгүй тийм хүүхдүүд л хэрэглэж байна. Тэгэл бусд нь бол хуучин бол ингээл мөс одоо тэр үсийг хэрэглээл нэг харт амгич дотор гэл яваадсэн шүү дээ. Одоо бол болцсон шүү дээ. Одоо бол тэгэл синтетик бодисууд. Тэгээд үнэн аль нь хэмдэн жишээлбэл одоо мөс нэг хэсэг чи одоо ингээл 2010 он 2010 оны өмнө одоо 20 он хүртэл мөс байлаа шүү дээ. Мөсний ч үнэн ингээл хэрэг хил жоохон хаагдаад юм уу ингээл орж ирж байгаа бодисуудыг сагдаг ихэнх сайн барилгах юм бол үнэн ингээл суг юм 3-4 сая ч 1 грамм өвчсөн те. Одоо бол 1 сая гаруй төгрөгийн сүнтэй гэж байгаа те. 1 грамм нь үү? Тий. Тэгэл тэр чинь өдөрт ингээл 0.5-аар ч хэрэгэлдэг, 0.2-3-аар ч хэрэгэлдэг, 3 граммаар ч хэрэгэлдэг залуучууд свэж штэ тий. Тэгэхээр энэ донтолтын өвчин гэдэг маань өөрөө бол эхлээд ингээд хүн сонголтоор хэрэгэлдэг баг. Тэгээ нөгөө яг хөтэ нийгэм байна хүмүүс энийг мэддэггүй хүмүүс манай гэрээ алгыг эзэж орж ирэхгүй энэ хүмүүс энэ одоо энэ донтсон энэ харт амгичд бол одоо нийгмийн шаар гэдэг чинь болж байгаа байхгүй. Гэтэл энэ олон 10,000 залуучууд энэ Монголын одоо залуучууд Монголын нийгмийг бүтээх залуучууд шүү дээ. Эдгээр өөрсдөө мэдхгүйгээсээ энэ өвчнөд нэрвэгдчихнэ гэж бодохгүйгээр хинч донтогчулна гэж анх хэрэгэлдэг байхгүй. Тэгээд анхных нь яг ятгалганд дурсан уу эсвэл өөрөө сонирхож хэлсэн үү те ингэж хэрэгжилжээл дараа нь бол эхлээд бол биеийн хамаарал очрно. Шаардлага үүсдэг. Яг гэвэл илүү хийх хүсээд байдаг. Тэр толеранс буюу тэр тасан зовцох, тархины тасан зовцох процесс явагдаад тэгэхээр нэлээ хийх хэрэглэх гэдэг. Тэгээ ер нь яагаад гэвэл ер нь одоо жишээл арх уулаа хүний тарих биш анхны хундаг арх уугаал явхад бол одоо хүн допамин гэж одоо хүн болгон л яриад байгаа шүү дээ. Бид нар чинь ингээд нэг 40-100 нанограмм 1 децилитрт
одоо байглаасаа хүн бол үйлдвэрлэдэг. Гэтэл нэг ганц арх угаал сайхан ингээл согтуурах шинжэндээ ингээл ороход чинь 600 тэрхүү өндөр болчихж байгаа. Гэтэл тэр плака эргэлтэд 1500 мөс 1100 гэл ингээд явчихж байгаа байхгүй. Тэгэхээр дараа нь тэр бодисыг өвсөхэд л 700 болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бодисыг нэг хэрэглээд өөрийнхөө байглаас авдаг тэр ад жаргалаа 1 м зүү хүчин дараа нь тэрийг авах гээд бодисоо хэрэглэнэ. Тарих өөрөө тийм хүсээд идэг болчихсон. Тэр хүсээд идэг болчдөг. Тэгэхээр энэ бол бие хамгааллын явагдаж эхэлж байгаа байхгүй. Тэгээ энэ үед бол арай донтолтол эхлэхгүй л байдаг л та. За тэгээд ингээд тэр эхний тэр одоо яадгийн 700 юу 1500 ингээ авах гээд хоёр дахь хэрэглээд хизээч тэр хэмжээнд авчихгүй. Тэр анхны авсан таашил байдаг. Тэнгүүт тэр хүүхд яах вэ? Хэрвээ өвс хэрэглэдэг байсан бол 6-700 авдаг байсан бол нөгөө хүүхд чинь илүү цаашаа илүү их хэмжээний допаминийг ингэж ялгаруулдаг тэр бодис руу орно. Эсвэл тэр тухайн бодисоо хэрэглэж байгаа бол тэрийг маш тунгийн нэмэд эхэлдэг байхгүй. Тэгээ энэ л бол тоолмсон үед тасан зогцол бие махбодын хамгаалал явагдаж байна гэсэн. Тэгээ ингээд сүултээ ингээд нөгөө хүүхдүүд чинь ингээд хэрэглээд эхлэхээр сэтгэл зүйн хамгаалалтай болно. Тэрийг хэрэглэхгүй сэтгэл хөдлөлт шууд орно. Тэр нэгэн төрлийн шаардлага уу? Нэг төрлийн хэрэг хэрэглэхгүй бол одоо сэтгэл зүйн асуудалтай сэтгцэнд нь өөрчлөлт гаргал эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэгээд яг одоо биеийн хамаарал тэгээд дээр нь сэтгэл зүйн хамаарал ингээд энэ хоёр үсэд эхлэхээр л энэ бол донтолт руу орж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүүхд тэр хэрэглэж байгаа хүүхд маань нэгдүгээр биеийн хамаарсан зогсооч юм бол биеийн өвдөд эхлэх шаардлагатай тий. Ари усны дараа нөгөө дотор мохоо болдог шиг одоо бодисоосоо болж шаардлагатууд янз тий. Сэтгэл зүйн шаардлагач гэсэн бас явагдана. Тэгэхээр энийг даван тулж чадахгүй болиё гэж бодсон ч те ингээд нэг айдсаасаа ч юм уу одоо шил цагтаад баригдаад одоо тэр хүүхд чи айж байгаа шүү дээ. За болиё гэж бодоход тэр хүүхд биеийн болон сэтгэл зүйн одоо тэр шаардлагатай бол дийлэхгүй. Тэгэл тэр нэхэлтэд баригдаад хэрэглэж байгаа. Тэр биеийн шаардлагатыг ерөөсөө дийлдэг гэж яг гадна талаас нь л ярьж ирсэн. Та нар харж байгаа кино минь дээр хардаг чинь мөрөж байгаа. Биеийн өвдөл бүр ингээл бүрдийн үнэхээр дийлэхгүй болол бүр амар өвдөл гэлтэгдэг. За үнэхээр одоо за бие физиологийн шаардлаганд ийм аимшигтай одоо ясаа өрөөдүүлж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөл ингээл бүх ясны уурж байгаа юм шиг тийм мэдрэмж. За тэрийг дийлдэг юм байлээ гэж үтэй. Тэр сэтгэл зүйн шаардлага гэдэгт одоо ямар мэдрэмж төрөх вэ? Тийм тэгэхээр бас биеийн тэр шаардлага чи өөртөө ямар бодис хэрэглэж байгаа гэсэн бол ялангуяа опиодын төрлөختөн бол нэлээд хүнд. Бензодиазепиных архины гэдэг чинь хүнд шүү дээ. Тийм учраас л яг эмнэлгийн хяналтанд ор нэг хийх ёсоор аргагүй. Жишээл сэргээрч тэр бодисууд дээр хэрэглэж байгаа үед бол тэр шаардлага хэрвээ одоо жишээл психоз өгөөгүй бол бас гэр хаан нөхцөлд те одоо өөртөө туслах гэр бүлийнхний дэмжлэгтэйгээр бол бас ингээд унтж тайвшраад ингээд дамстрыг даван тулчих бас боломж үйдэг. Яг залуу бие чинь бас энийг л даван тулдаг шүү. Гэхдээ их олон жил дотор хэрэгэлсэн хүмүүс бол цогсоо хэрэгтэй хэцүү. Тэ? Сэтгэл зүйн одоо жишээлбэл одоо энэ донтолтоос ингээд бодисоо зогсоогоод тэ одоо яаж ирүүлчих вэ гэдгийг одоо олон эрдэмтэд судалсан байдаг. Тэгээ энд бол яг нэг тийм хугацаа байдаг байхгүй юу? Эхлээд зочмог шаардлагатай үе. Тэ бие болгон сэтгэл зүйн. За энэ бол ингээд 7-оос 15 зарим хүмүүс төр нэг 45 хүртэл байж байна. За тэрний дараа ингээд энийгээ давж гарч чадвал тийм ээ. Одоо гэртээ байгаа хүн бол давж гарахгүй одоо гаргал хэрэгжилдэг тий. Тэгэхээр ингээд одоо нэг эмнэлэгт ч юм уу нэг тийм арай өөр орчинд тий гараа явчих чадахгүй тийм орчинд байх юм бол одоо шоронд орсон хүмүүс бол тий. 30 баримтчилгаанд ордог ш. Тэд нар бол ерөнхийдөө шаардлагатай даваад тэгэд нэг тэр бал сар уу одоо тийм хөөрлөх хоёр ордог. За тэр үедээ бол би өөрийгөө идэгцэн гэж боддог айгүй. Одоо надад ирж байгаа хүмүүс ч гэсэн нэг 30 хоног ингээд идчихээр би идэгчлээ. Гоё болж цаашаас одоо болцтой цаашаа хизээч хэрэглэхгүй гэл ингээд эцэг ихэнч энэ хүүхд чи их гайгүй болчлаа нөгөө уур уцаар гуниг уйтгар те тэр нөгөө хөндлөнүүд нь гайгүй болчлаа. Энэ ер нь гайгүй болчлаа. Өөрөө ч бас тэгж ярьж ийн гэл ингээд тэгдэг. За тэгээ явж идэл ингээд нэг 45-аас одоо ямар бодис одоо ямар хүнээс байхгүй бас хүн болгоны тарих өөр шүү дээ тий. Тэгэхээр нэг 45 хоногоос нэг 100 120 хоног хүртэл бол одоо ханы үе
За тэр үед яг хамгийн үе буюу хожим үеийн шатлалт гэсэн үг. Энэ бол бие махбодын шатлалт байхгүй. Энэ бол ерөөсөө сэтгэл зүйн шатлалт тий. За одоо хамгийн их нь л нойр мөрхөө ойлно. Нойргүй болчин тийм ээ. За хоолны дуршлалтар болгоо ойлчин. Тэ хоол эсвэл идэж чадахгүй хүмүүс үл хиттэй эхэлдэг ч юм уу. За тэгэл өөрөө ч мэдгүй уурлаад бухимдаад үнэлээд тий тэгээд айгүй стресс өртөмтгий уртаа уцаартаа болно. Тэгээд хамгийн хэцүү мэдрэмжүүдийг энэ хүүхдүүд юу гэж ярьдгүү гэхээр юу сэтгэл хоосорно. Энэ ингээ чийчний цаана ямар ч хэрэгтэн байхгүй юм шиг амьдрал утга учиргүй болчихдог. Тэгээд яг хөө энэ хожим үеийн шатлалт бол нийтдээ нэг 11 үе шатар явдаг. Тэг энийг ихэнхдээ хүүхдүүд мэддэг. Одоо ингээ би итгэцэн зүгээр зогсооцсон хүмүүс шүү дээ, тэ. Би ингээ зогсооцсон хүмүүс ингээд би сайхан болцсон би итгэцэн гэж бодож итэл яг энэ хожим үеийн шатлалт гэхэд өөрийнх нь бие дээр юу болдгоо гэдгийг мэдхгүйгээсээ болоод өөрийгөө тэр сэтгэл зүйн одоо тэр хүнд төлөв байдлаа давж чаддаг. Ур чадвар байхгүй байгаа шүү дээ. Тийм мэдлэгч байхгүй байгаа тийм. Юу болоод байгаагаа мэдэхгүй шүү дээ. Ойлгохгүйгээсээ болоод тэгээд ер нь бол донтолт гэдэг өвчин болвол өөрийнхөө сэтгэл зүйн одоо хэцүү байдлыг им сүрдээ имжилдэг болж байгаа байхгүй. Жишээлбэл одоо эхлээд хүн гоё болох гэж хэрэгэлдэг. Бицэг тийм. А сүрдээ ингээд донтолтонд орохоор бол шүү дээ. Зүгээр хэвийн байх гэж хэрэгэлдэг болж эхэлдэг байхгүй. Тэгэхээр ингээд хожим үеийн шатлалтан дээр бол ихэнх юм тахилтууд бол тохиолддог. Тэгэхээр энэ тахилт бол энэ чинь харах өвчин. Тахилт гэдэг чинь одоо тэр болцсон байсан хүүхэд нэг 100 сэтэрч гэсэн үг шүү дээ. Сэтрээд өгөхөө эргэлж хэлж байгаа шүү дээ. Тий, тэгээ энийгээ хэрвээ ингээд энэ хүн өөрөө мэдлэгтэй занаад ийм болж ийн тэгээ бас өөртөө туслах одоо яадгийг сэтгэл зүйч эмч тийм ээ гэр бүлийнхэн одоо өөртөө туслах бүлгийнхэн ингээд өөртөө энийг ингээд давж гарах юм дэмжих бүлэгтэй байх юм бол энэ хүмүүс бол гайгүй давчна. Тэ ийм болно гэдгээ мэдж байгаа өөрөө мэдлэгтэй болсон сэтгэл зүйн хүнд асуудлаа одоо жишээлбэл гаргаад тавьчихна тэ өөртөө хоримтлуулаад явахгүй тэгээд энэний дараа болвол шүү дээ тэ одоо тэр хожим үеийн шатлалч бас өөрөө ямар бодсоос одоо тэр хүний тархины үйл ажиллагаа ямар вэ гэдгээс бас их болно. Одоо жишээл зарим хожим үеийн шатлалт бол одоо ингээд хэд хоног 14-өөс 21 хоног үргэлжилж хагаад гайг болчихно. Тэр шинж тэмдгүүд нь алд болчихно. Тэ? Гэтэл зарим шинж тэмдгүүд нь ингээ бүр муудаад эхэлдэг. Зарим шинж тэмдгүүд тэр муудаад байгаа эсвэл үлсээ айгүй хүн сэтгэл готрол руу орчдөг. Тэ? Тэгэхээр тийм хүмүүс бол тэгэл ер нь ихэнхдээ л бол ахиж одоо өөрийгөө хямж чадхаалуулаад сэтгэл рүү орч. Зарим нь бол хэд хоног явж яснаа гайгүй болол хэд хоног гайгүй. Тэгээд энэ хожим үеийн шатлалт бол ихэнх бодисууд дээр 18-аас 24 сарын хугацаанд яг хим одоо тэр давтамж нь арай багасна, хүч нь арай багасна ч гэсэн сэтгэл зүйн асуудлууд явж л байдаг байхгүй. Тэгэхээр энэ одоо ингээд донтолтын өвчнөөс идэгнэ гэдэг бол за шоронд нийцэл сууж гарч идэгцэн бол ер нь байхгүй шүү. Яг хуу нэлээд сэтгэлийн хатаа сэтгэлийн тэнцвэр сайтай одоо тэр ёроолтой өмж цохролтой орсноо ухаарсан бас нэг амьдрал үтсэн залуучууд бол бас нэг өөртөөгөө тэмцээ сэтгэлийг ихээр гарах гэдэг. Гэтэл өсвөр насны хамбалж чадахгүй шүү дээ. Тэр битгой 30 40 настай залуучууд ч нэг хэлэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр ер нь л идэгрэл ямар үе шаттай явдаг л ихэнх үеийн идэгрэл эрт үеийн идэгрэл бол 2 жил хүртэл явагдана. Ихнийхэн эрт үеийн тий. Тэгэхээр энд бол одоо тэр өөртөө дэмжих бүлэг сэтгэл зүйн эмчилгээнүүд, сэтгэл заслын эмчилгээнүүд тий. Тэгээд одоо тэр өөртөө дэмжих бүлгийн тэр 12 алхам метр гэх энэ эмчилгээнд айгүй ач холбогдолтой байдаг. Тэгэхээр энэ хүн эрүүл байхын тулд өдөр тутам хөдөлмөрлөх хэрэгтэй байхгүй өөрийнхөө эрүүлжлэлтэй амьдралынхаа бусад бүх асуудлаас илүү тэр хүн зорилго болгож л тэгж явж чадвал энэ хүн тахилтанд хүрдэггүй явж байна. Тэгэхээр яг нь эрт үеийн одоо энэ тахилтын одоо гол үндсэн шалтгаан юу вэ гэвэл энэ хүмүүст аягүй өгсгөл байдаг шүү дээ. Би удаа шүү дээ. Би гайгүй би тэрнтэй харьцуулах гайгүй. Тэрний буруу гэлтэй. Тэгэл манипуляц гээл гэр орон ойр дотноо өөрийнхөө өвчнийг хүлэн зөвшөөрөв. Ер нь өгсгөл гэдэг чинь өөрийгөө буруутгахгүй
ер нь хүчин зүйлэл буруутгаа яваад идэг шүү дээ. Энийг олж хараагүй, энийг таньж мэддэг өөр төр нь одоо чинь 12 төрөл орчим нэг үсгэл байдаг л та. Гэхдээ ингээ яг дундагч хүмүүсээр харахад 9-12 үсгэл байдаг байхгүй юу? Тэрийг өөрөө таньж мэддэггүй. Тэгэхээр энийг таньж мэдээд энтэг өдөр болгон л өөрөө за би чи ийм үсгэлтэй хүн шүү гэдгийг өөрөө одоо өртгөл тэмцэх хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Хоёрдугаарт аюух тавсан надтай. Одоо нэг жоохон ирүүл явснаа за би өөрийг нэг шагнаж. Намайг онгоцсон суугаад нэг ганц хундаг финал авчих тэнч мэдэхгүй шүү дээ ч гэдэг юм уу тий. Гэх мэт тэр ингээд нэг тэр одоо нэг чөтгөрийн бодол нь бол байнга л орж ирж шүү дээ тий. Тэрийг давхар санаа гэдэг нь үү? Тий. Одоо жишээл аюу одоо гэр бүлтэн ингээл нэг юм гашуу ч юм уу дотны хүний алдах юм бол одоо тэрийг бол дааж тавахгүй гэдгээ хүн мэднэ. Тэгэл ер нь тэр давхарсан ихнээсээ л ингээл ирүүл болох үед нь л байж идэг л байхгүй тий. Тэгээ ер нь ирүүл болоод нэг ингээд нэг жил миллилитр явахаар ер нь жоохон тийм их бардам замтай. Би ирүүл болчихлоо. Гэт өөрөө нэг хөдөлмөрлөхийн хооронд өөр төрлийн ажиллахын хооронд нөгөө юм чинь энэ бардам зангаас болоод одоо тахилтууд болдог. За энэ тахилтууд бол ер нь сахарын өвчин чинь 80% гэдэг шүү дээ. Тэгэхээр опиоид архиныхан бол 80% байдаг. Одоо жишээлбэл сэргийгч утсыг бол 60% тавьдаг ч гэдэг юм уу те. Ингээд тухайн процесс болоод энэ зэнц гарна. За тэгээд ингээд 2-3 жилд бол дунд үеийн үржилт. За энэ үед бол хүн бол өөрийнхөө шинэ одоо эхний 1-2 жил хүн чинь нийгэм рүү бас орчдохгүй, өөртөө ажиллах, өөрийнхөө одоо үзэл бодол хандлага сэтгэлгээгээ өөрчлөх, зан авираа өөрчлөх зөндөө ажил хийх хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхээр тэнгүүтээ 2 жилдөө би болчлоо гэд бас тэг өөрийгөө хайчдаг, өөр төр ажиллагаа олж нөгөө цуглаандаа явах ойлж нэ өөрийгөө харахаа өвчтэй гэдгийг л мартаад хэлдэг байна. Тэгээ яг энэ үед бол зөвхөн хэмжээний одоо өөрийнхөө хайхрамжгүй гэсэн учраас бас дахилт 2-3 жил дээр бичнэ. Ер нь 3-5 жил хүртэл бас зарим хүмүүс нэг цөөн тооны хэтэр тахилтууд болдог. 4 жил болсон тагчижсэн ч би мэднэ. Та ингээд одоо уучлаарай. Тахилтууд одоо ингээд 5 жилийн дараа дахих боломжтой гэдэг чинь л да. Энэ ер нь хэр удаан хэрэгжилчихсэн хүн одоо 5 жилийн дараах тахилт яриад байж байна. За мэдээж олон жил хэрэгэлсэн хүнд бол тэр тархины нь одоо хэмээн урал нэлээд өөрчлөгдсөн байгаа шүү дээ. Тэгээ тийм хүмүүс бол одоо бас өөр дээр нэлээд л удаа ажиллах хэрэгтэй тий. Гэхдээ яг нь ер нь бол энэ одоо донтолтын шинжилгээ ухааны одоо эрдэмтэд нь юу гэж үздэг вэ? 5 жил өөр дээр аягүй сайн ажилласан тий. Өөрийгөө бүрэн өөрчилж чадчих шинэ одоо амьдралаа бий болгож чадсан хүмүүсийг бол эдгэрэл турсан гэж үздэг. Одоо жишээлбэл наркотикч дамжлаггүй өөртөө туслах бүлгийн чинь бол ийм спонсор гэдэг одоо халамжлал өмжүүлэгч одоо шинээр орж байгаа хүмүүсийг ингэж эрүүл болгоход тусалдаг хүмүүс байдаг байхгүй. Тэр хүмүүс бол 5 жил цэвэр байсан. Жил болгон 12 алхмаа. Жил болгон өөр төр идэх чанализ шүү дээ. 12 алхмаа хийсэн хүмүүс бол тийм спонсор болох тийм хэрэгтэй болдог байхгүй. Жишээлбэл тэгэхээр 5 жил гэдэг бол яг нэг ийм нэг одоо дундч стандарт олон улсын хэмжээнд байна л да. Тэгээд энэ наркотикч дамжлагч дэлхийн одоо 100-200-аад орн байж байгаа шүү дээ. Тэрний би одоо яг хэдэн оронд байгааг мэдэхгүй байна. 16 онд би тэр номнуудыг эдэр аваад юу яж хадлахын 162 онд гаргасан. Одоо энэ донтолтыг хэмжилгээд одоо хамгийн үр дүнтэй л одоо хамгийн бага зардалтай энэ чинь ингээд үнэгүй явагддаг яг ийм юм байдаг. Тэгээ Монголд харамсалтай нь одоо яг ийм өөртөө туслах бүлэглэл бий болоогүй. Яг бол байдаг. Тэгээд яг энэ хөрхий донтогч хүмүүс маань энэ ард тамхины хүмүүс маань тэр энэ судлаанд явна. Тэгэхээр тэд нар жоохон ад үзээддэг байхгүй. Мос ард тамхич. Тэгээд нэг айгүй сэтгэл эмзэглүүлмээр юм бол би танаа яг нэвтрүүлэхт ингэж орж ийн гэхээр та нар ард тамхины хоригчдэл үү тий. Тэгэхээр энэ үндэ донтолт бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн одоо эмнэл зүгээр нь тогтоосон өвчин баггүй юу? Сэтгцийн аргаг өвчин. Тэгээ энэ өвчин тусцсан л хүмүүс шүү дээ. Жишээл хор тавдар тусцсан хүмүүс нийгэм ад үздэггүй шүү дээ. Гутанд оромжилдэггүй шүү дээ. Бүр ингээ мөн гэдэр босгоод тэр имчилгээнд өндөр ингээ хүмүүс өрөвдөд тайрлаад тэгдэг шүү дээ. Гэтэл шүү дээ
яг л энэ өвчнийг туссан энэ ахраг өвчтэй хүүхдүүдийг залуучуудыг бол нийгмийн адаг шар одоо бүр тал цаазаар тэр хэл ингээд идэх байхгүй. Одоо тэгээд энийг ингээд шоронд хийгээд энэ хэрэглэгч нар шоронд хийгээд ард түмжтэн тоо багасгүй шүү дээ. Энийг бол дэлхийн амар олон оронд хэрэглэсэн. Одоо жишээлбэл 71 онд харт амхны эсрэгт англи зарлалаа шүү дээ. Тэгэл ерөөсө бүгдийг барайл хориол хэрэглэгч нарын хориол бүр тэгэл хичнээн шорон шинээр нэмж барив. Шоронгууд нь харт амхчдад дүүрсэн. Тэлээд харт амхчдын тоо ерөөсө буруугүй. Харин энийг эмчилжээж тий энэ нийгэм тэдгэрийг ингэж утаанд доромжилдаггүй энийг өвчин гэж хүлээж авч энэ харт амхчдын ард тэр гэр бүл найз нөхөд тэд нар бас авч байгаа шүү. Тэд нар адилхан бас сэтгэл зүйн өвчтэй болж जैन тий хамгийн наацхан сэтгэл готрол тэгэл бие махбодын өвчин үрж जैन. Тэгэхээр энэ хүмүүс ингээд нэг донтогчийн цаана тэр хүн чинь одоо нийгмийн нэг одоо үр бүтээлтэй тэр гишүүн болж чадахгүй шүү дээ. Банглуудна, бангл солиорно тий тэгэл эмнэлэгтивдэн одоо тэгэл эрүүл мэндийн даатгалаар эмчлэгдэн тий амьдралын бүтээмж болцсон тий. Тэгээ нийгэм тэр хүмүүс чинь амьдрах чадваргүй өчнөө олон залуучууд явж байгаагүй. Тэрний ард байж байгаа гэр бүлийнхэн тэр санхүүгээрээ хичнээн хохирж байна. Тэр эрүүл мэндээрээ тэр хичнээн хохирж байна тий. Тэгэхээр энэ маань ингээд ганцхан тэр донтогчун ингээ хохирч биш. Энийний цаана байж байгаа тэр гэр бүлийнхэн найз нөхөд хамаатан садан тэр чигээр шүү дээ. Тэгээ энэ харт амхны цаана өчнөө бол мөнгө санхүүгийн одоо алдагдал хүлээж байгаа шүү дээ. Тэгээ одоо жишээлбэл ингээ над дээр ирдэг хүүхдүүдийг би одоо яг бодит үнэтэй нүүр тулгуурлахын тулд одоо энэ 12 алхам хийж яхад шүү дээ. Одоо бүх ингээ хохирсон хүмүүсийн чагсаалт яаж хохирсон за хичнээн одоо санхүүгийн ямар хохирол учруулсан эдгээр тооцоо хийдэг байхгүй. Тэгэхэд бол нэг 10 хэдэн жил хэрэгэлсэн залуучуудынх бол нэг тэрбум гаруй төгрөг үл хүн багтааш тий тэгээ ингээд нэг 3-4 жил одоо хэрэгэлсэн одоо бас нэг арай бага үнэтэй өдр хэрэглэж байгаа тийм хүүхдүүд арай жоохон хүүхдүүд өсвөр насны чинь 100 хэдэн сая үл дэвч 200 300 400 сая төгрөг. За нэг дундч нэг 7-8 жил хэрэглэсэн хүүхдүүд бол нэг 500-аас 800 сая төгрөг. Энэ бол гэр орон болон эсвэл одоо эн чинь нөгөө зөвхөн баячуудын хүүхдүүдийг хэрэглэдэг юм биш болчихлоо шүү дээ. Энэ одоо ядуу гэр бүлийнхэн ч гэсэн орлогогүй гэр бүлийнхэн ч гэсэн хэрэглэж шүү хүүхдүүд нь. Тэр хүүхдүүд яд хулгай дээрнэ өөрөөр хэлж шүү дээ. Мөнгө олохын тулд тийм. Тэгэл энэ дэлгүүрүүдээр хулгайлж जैन зарж जैन жижиг хүүхдүүдийг уруу татж जैन те тэгжиж бодисныхаа мөнгийг олж जैन хүмүүсийн одоо гар утсыг суйлж जैन те хулгай хийж जैन тэгжиж л энэ бодисныхаа мөнгийг авч гаргаж авч л хэрэглэж байгаа. Одоо бол тэгээ нийгмийн давхрах хамаарахгүй ер нь бол хаасай болсон байна. Одоо зөвхөн Улаанбаатар хотод байдаг гэсэн бол одоо тэгэл өдөө орон нутгацч зүйтэй шүү дээ. Одоо бол өдөө орон нутгаас ч гэсэн эцэг эхчүүд хүүхдүүд утасч зүлгээ авъя гэдэг. Өсвөр насны гэж яриад байгаа яг хэдэн наснаас эхэлж байна? За ер нь бол одоо ингээл нэг шилжилтийн нас чинь их багасаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр залуучаад байгаа тий. Ер нь 12-13 наснаас тий 12-13 наснаас бол одоо 21 нас хүртэл бол энэ шилжилтийн бол өсвөр нас байгаа хгүй. Манайх бол 18-тай хүүхдийн бол тарих огт хөгжөөгүй байж байгаас ялангуяа тэр тухны дэлбэн юм бодож тунгаа шийддэг зөв бурууг ингэж ялгадаг тэр тарих бол огт хөгжөөгүй байгаа шүү. Яг тэр тарих хөгжөөгүй нөгөө нь ялах хүүхдийн одоо бид нар бол дунтагч тарих гэдэг энэ төр лимб систем тий дунд тарих яг тэрүүгээр л өдөртүүлж байгаа. Одоо нөгөө нэг юм гэсэн үг яг нөгөө нэг инстинктээрээ иддэг, инстинктээрээ одоо нөгөө өлсдөг, инстинктээрээ биелдэг тий одоо яг тэр тарихаараа л гэсэн үг шүү дээ. Одоо ажиллаж чинь гэсэн үг. Одоо энэ хүүхдүүдийг ингээл имраад тарах юм бол дунтагч хүнийг ингээ ид хэрэглэж байгаа, идэвхтэй хэрэглэж байгаа хүнийг ингээ харах юм бол тэр одоо дунд тарих үеийн систем бол ингээл бүтэн асж байна. Нөгөө одоо шийдвэр гаргадаг тарих маань бол баг асахгүй. Тэгээд ингээд зогсоогоо 6 сарын дараа харахад энэ шийдвэр гаргах тарихны эцэс үсэрэгч эхэлж байгаа харагдана. Ажиллагаа орж байгаа харагдана. Тэгэхээр энэ тэгээд нэг 18-аас 24 сар болоход тэр шийдвэр ер нь бол яг тэр лимб систем чи ажиллана шүү дээ бүнд. Гэхдээ 25 наснаас хойш энэ тухны дэлбэн
явагдснаас хойш бол тэр тарих бол ер нь бол хамгийн идэвхтэй ажиллаж байгаа хэрэгтэй байхгүй тийм. Тэгээд тэр нөгөө инстинктийнхаа хүслийг бас ингээд тэр нөгөө шийдвэр гаргадаг тарих нь гардаг, хөхүүлэн дэмждэг ийм шийдвэрүүдийг гаргана шүү дээ. Энэ хоёр тархины хооронд бол ийм урамшууллын систем явчихдаг. Тэр хэсгүүд энэ хоёрын хооронд одоо холбоос үүсгдэг тэр тархины эзэсвэл бас өнгөрцөн байдаг байхгүй юу? Одоо хүчгсэн байдаг. Гэхдээ нэг тархич бас их зүгээр хэрэгтэй юм билээ шүү дээ. Одоо зарим хэрэгтэн бол ахиж хизээс хэрэгтгүй хахад тархины эзэсвүүд хэрвээ энэ бодсон ямар ч бодис одоо хардам хэрэглэхэд архич уухгүй ямар нэг химийн бодис өглөөгөө оруулахгүй байхад бол 6 сар болоход ингэ сэргийдэг. 18-аас 24 сар болоход бүрэн сэргийдэг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дунталтын өвчнийг бол бүрэн эдгэж болохгүй архаг өвчний шинж чанартай боловч энийг бол одоо ингэж барьж зогсоож бас болтгол байхгүй юу? Сэтгэл өөр ухамсараар гэсэн үг шүү дээ тий. Одоо тэр ухамсарыг нэмэгдүүлэхийн тулд их олон төрлийн сэтгэл зүйн эмчилгээ хийх шаардлагатай. Тэрнээс зүгээр зогслоо гэд ер нь бол одоо хэрэглээгээ зогсооно гэдэг бол ихний л алхам. Одоо энийг одоо яадгийн эмнэлэгт очиод хордлогоо тайлна гэдэг ихний л алхам. Одоо тэр цочмгүй биеийн шаардлагатай гэж гайг болгож байгаа байхгүй. Хэд хүндэрсэн байгаа тэр хүндрэлийг л намжааж өгч байгаа бол хэрэг болохоос биш. Яг зогсоохоор идэх чинь шаардлага үүсдэг аюу хэцүү шүү дээ. Тэр шаардлагатаасаа болоод идэх зогсоож байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг даван туулахад эмнэлгийн орчинд эмч нарын хяналтанд одоо энэ шар тайлах гэх юм уу одоо хордлого тайлах эмчилгээ л дээ. Энийг бол хийдэг. Яг одоо энэ төр бол эмчилгээ биш байхгүй юу. Дөнгөж эхлэн л байхгүй юу. Одоо яг ингээд энэ хар тамхи мансууруулах бодис одоо сэтгцэд нөлөөлөх юм бэлтгэлтэй холбоотойгоор энэ хэрэглээд байгаа залуучуудтай холбоотойгоор яг тэдгээр залуучууд яг хэн хохироод байна? Тэр хүн өөрөө хохироод байна уу? Эсвэл ар гэр нь хохироод байна уу? Эсвэл энэ нийгэм хохироод байгаа юм болов уу? Бүгд шүү дээ. Өөрөө донтолтын өвчин чинь те био сэтгэл зүй одоо бие махбод сэтгэл зүй нийгмийн өвчин баггүй юу? Энэ бүх талбарыг хамарсан л өвчин тий. Тэгэхээр тэр хүн бол биеэрээ хэрэглэгч нь өөрөө биеэрээ сэтгэл зүй тий. Гэхдээ нийгмийн айгүй олон асуудалтай хамгийн нацхан хуульцсан асуудалтай мөнгө төрөх баггүй санхүүгийн асуудалтай тий. Харилцааны одоо гэр бүлтэй ч байсан гэр бүл салж сарнын одоо нийгэмд ингээд зүгээр хүнтэй ч харьцаж байгаа байлцсан. Одоо үр дүнтэй харилцаа гэдэг юм бол мэдхгүй л болчихсон төрмрийн догшин ууртаа тэр бодсон байхгүй л уулдаг тий. Тэгэд өөргөө хянах чадваргүй л дотор болсон байгаа байхгүй юу. Энэний цаана тэр хүнтэй хамт амьдарч байгаа нөхөр эхнэр үр хүүхдүүд эцэг их тий. Итэр бол хамгийн их зовдөг. За эхлээд итэр чинь бол сэтгэл зүйн шанал хамгийн нацгаа эхлээл нойргүй болол эхэлнэ. Тэгэл зүрхтэй эхэлнэ тий. Сэтгэл готролтой болно тий. айдсдаг. Тэгээ ингээд тэр гэр бүл чинь өөрөө хэвээ одоо нэг ийм үйл ажиллагаатай гэр бүл байж чадгаа болчихно. Бие бинийхээ буруутгаал тий. Харилцаа ч гэсэн тэр гэр бүл баггүй болчихно тий. Тэгээ тэр гэр бүл чинь өөрөө нөгөө ичнэ нийгмийнхнаас манай хүүхдийг ийм болгоч гэх. Тэгээ нууж хаана. Тэгээд ер нь ихэнх эцэг эхчүүд бол энэ донтогчийнхоо өөгшүүлэгч нь санхүүжүүлэгч нь тий өөгшүүлэгч нь тэгээд энэ бүх юмыг нөгөө нийгмийнхэн тэтгэгч нь ингээд чи ийм хүүхдээ өмөөжлөөгүй гэдэг тэр гутаан доромжлоос эцсэндээ тэр хүмүүс чинь нууж хаадаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд өөртөө ингэж сэтгэл зүйн ийм дарамттай стресстэй явж байгаа тэр сэтгэл готрол олон тэгээс үлдээ бие махбодын өвчтэй болно тий хотны шарах одоо зүрх өвчин болтол ер нь ээж нар бараг бүгд шүү дээ. Тэгээ одоо ингээд өгтөө авчирч байгаа ээж нартай ингээд хараад өөртөө аюу сэтгэл зүйн асуудалтай. Сэтгэл зүйн бүр тэнцвэрээ алдчихсан байждаг байхгүй. Тэгэл хүүхдээ нэг сайхнаар харахыг бод нь хайрладаг. Тэгсэн мөртлөө хүүхдээ итгэж чаддгүй өвчнөө олоодаа хурдтагдсан тий манипуляцд орсон. Тэгээ эцэг ихийгээ бүр ингээд бахан хуурч мэхэлсэн. Яг тийм байгаа байхгүй. Энэний цаана энэ залуучууд чинь ингээ нийгэмд сурвалжтай. Одоо энэ хар тамхи хэрэглэдэг хүүхдүүд яг их цөөхөн өмнөлд ид сурвалжаад төгсөж байна. Ер нь өсөр наснаас эхэлсэн. Тэгээ хин сурвалжаа хийдэг. За тэгээ ажил тогтохгүй шүү дээ. Сурвалжаа төгссөн ч гэсэн тэр карьер одоо залуу хүн чинь амбицтай юм төрөх гэсэн зорилготой амьдралын зорилготой байдаг шүү дээ.
тэгэл гэр бүл салт хүүхд өмчрөлт гэл ингээл яг энэ нийгмийн асуудал чи яг энэ чи ард байж л байгаа байхгүй. Тэгээ архийг бол манайхан бол сайн мэддэг ш. Яг л архитай ижлээ шүү дээ. Тэгэхээр энэ бол хохирогчд маань тэр хүн ч өөрөө гэр бүл ойр дотных найз нөхдөдтэй тэр хүн тойрон үрэл хүмүүс ч өөрөө тэгээд цаад утгаараа нийгэмд огорч авахгүй. Одоо энэ хүмүүсийг шоронд хийгээд шүү дээ. Тэгээ энэ хүмүүс тижээж байгаа үстэй төсөө энэ хүмүүсийг бол тижээж л байгаа шүү дээ. Эдрийг ингээд харгалцахын тулд энэ шийдвэр гүйцэтгэл нь энэ цагдаа эдрэг ингээд эдрэг чинь бүр харт тамхины газар мазруудаа агентлах болох гэж яваад байгаа үстэй. Энэ жишээл харт тамхины төлөө хичнээн төсөө юм гэж жишээл энэ зарцуулагдаж чинь тийм л байгаа байхгүй юу? Таны бодлоор ер нь нийгэмдэр байгаа яг залуучууд гэж яриа л та тийм 40 хүртэлх насных нь хитүүн тутмын одоо хідэн энэтэй хамааралтай байгаа тийм. Энэ аюу хэцүү шттэ. Манайд ерөөсөө тийм статистик байдаггүй байхгүй. Нэг 19 онд нэг судалгаа хийсэн байсан нэг Максим жилөө хангачлаа. Тэгээд тэд нар чинь нэг 75 мянга жилөө нэг тийм тооцоо гаргасан. Тэгээд энэ тооцоо гаргахад жоохон тийм статистик гаргаж л хэрэгтэй байдаг байхгүй. Одоо жишээл Оросч гэсэн энэ тооцоо бас бүр гаргаж чаддгүй шүү. Хятад бол бүр хотлоо гаргадаг байхгүй. Яг Орос хэд чинь ингээд нуудаг байхгүй. Ерөнхийдөө бол одоо нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын ЮНОЦ гэдэг яг энэ харт тамхитай тэмцэх байгууллагууд бол тэр гишүүн орнууд нь бол ингээд тоогоо гаргадаг. Манайх бол гишүүн бүртлүүд тэр тоомгоо гаргаж чаддгүй юм билээ. Тэгээд зүгээр би одоо ингээд харж хахад ингээд аюу хотын судалгаанууд янз янзын оронд ямар байна гэдэг гэл ингээд харж хахад дэлхийд бол одоо 30-40 сая хүн тамхи хэрэглэдэг гэж байгаа байхгүй. Одоо 8 тэрбум дэлхийн иргэдээс те хэдэн үе багна те. Оросд жишээлбэл ингэж нэг судалгааны эмч нарын судалгаа хийсэн. 250 хүн нэг өдөрт ард тамхины суулж өгдөг гэж байгаа байхгүй. Оросд 140 сая хүмүүс те. Тэгэхэд 400 хүн шинээр ард тамхи тувдаг. 250 хүн нэг өдөрт устж өгөө болж хахад шинэ хэрэглэгч 400 орж ирдэг гэдэг. Тэгэд би тэр тоог одоо зүг буруу мэдэхгүй нэлээд тийм хатуу тоос шиг санагдсан. Зүгээр би одоо ингээд надтай уулзж байгаа би одоо 17 оноос хойш одоо ийм хүүхдүүдтэйгээр бараг 100 хат хүүхдтэй уулзаж одоо өөр ханал хэмжээгээр ингээд туслах гал явж байгаа шүү дээ. Тэгэхэд бол нэг хүүхд бол ганцаараа ирэх хэрэглэн гэж байхгүй. Нилээн өндөрцөн бас нилээ явчихсан тийм хүмүүс бол ганцаараа хэрэглэдэг. Нөгөө арх ч юм чис үлдээ ингээ ганцаар хэрэглэдэг болчихдог шээ. Тийм. За ингээд энэ өсвөр насны хүүхдүүд их олуулаа их олон найзтай. Тийм. Тэгээд жишээлбэл ингээл чи одоо нөгөө хохирогчдын одоо зарж ийсэн марж ийсэн ингээл чагсаалт тэр ингээл гаргаал ингээл явж хахад чинь 100 үед 200 үед хүүхдэлтэй байж байгаа. Нэг хүүхэд тийм. Одоо эдэн чи хідэн баригдсан гэж баг их баригдаагүй шүү дээ. Тийм. Одоо жишээл миний одоо ингээл нэг надтай уулзсан 100-аад хүүхдээс бол одоо харт тамхичин гэж одоо баригдсан ял авсан ч юм уу харт тамхинд баригдаж одоо шийтгэж одоо зөрчлөөр ч юм уу шийтгэжсэн хүүхдүүд бол 10% нөрхөөгүй юу 10 хэдэн хүүхдэл би мэдчихэв тийм. Гэтэл тэрний цаана огт баригдаж байгаа хүүхдүүд байж байгаа хгүй. Тэгээ би ингэ бодоход бол 100 мянга давсан л гэж бодож байгаа. 100 мянга тийм. Харин би бас сая дотор бодож байгаа тэгжл бодогдлол тэний 100 мянга бол чөлөөдөд авцсан юм байна. 100 мянга давна гэдэг чи одоо 30 орчим мод байна уу? Тийм шүү дээ. Тийм. Монголын мами тийм. Тийм арай 30 хүрхгүй. Тийм арай нэг хүрхгүй тийм. Харин тий ер нь яг зүгээр сүүлийн үед нийгэмдэр бол нэлээд одоо хүчтэй одоо нийгмийг одоо буруу тийшин залаад байгаа нэг зүйл бол энэ л болчиход байна л да. Тэгэл бид нар яг энэ контентээ хийгээл дугаарыг л ингээл ихэлсэн. Хуучин бол нэг одоо нэг 90-ад оны ихэр ч юм уу ер нь нэг 80-ад оны сүүл 90-ад оны ихэр тий 2000 оноос өмнө бол ер нь нэг гэр бүлийн архитект гэр бүл дотор нэг архичин банк байгаал тий тэгэл ингээл нэг ер нь нэг тийм архитектал нийгэм байсан шүү дээ. Нэг хэсэг чинь бүр ингээл мэдээжтэйгэр чинь Эрдэнэт дарах энэ чинь нөө пижүү хот мот гэдээ бүр нэрлэлцэн ингээд арх пижүүнд гэж живцэн ингээл ингээл ярьдаг байсан. Одоо ер нь тэр нь ингээ багассан тий одоо архичин одоо залуучууд нэг арх ухаа шүү дээ. Гэтэл нөгөө нэг харахад ингээ сохтуу юм шиг ингээ яваад байгаа залуучууд байгаа юм. Эдгээр ингээл ер нь яг ингээл ухаад үзэхлээр л
Харт хүмүүс бол бодисны амралтай л байна. Өндөрдөхгүй, аав ээжд баригдахгүй. Тэгээ эдгэрт бол амрал байгаа байхгүй юу. Тий. Гэхдээ яг томтолтой өвчтөе хүмүүс өрөвдмөрлөлтэй яг үнэндээ бол энэ одоо жишээлбэл нэг юм ген удамшлын хэтэр гэж одоо өнгөрсөн зуунд л тэр эрдэмтдийг үздэг байсан. За удамшил би гэхдээ тийм их өндөр биш байхгүй юу. Ер нь бол энэ томтолтын өвчин яагаад ингэж их болцсон гэдэг бол одоо зарим эрдэмтэд бол бүр 90% нэтэр гэдэг бага насны сэтгэл зүйн гэмтэл. Тэгэхээр ингээд хүн гэр бүлтэй одоо сэтгэл зүйн гэмтэл гэхээр одоо яадгийн загнуулдаг хүүхэд ч юм уу тийм биш шүү дээ. Одоо аав ээж хэр нь дандаа хэрэлддэг. Одоо аав нь яг гайрхуудаг, ээж нь зодддаг. Тэр хүчирхийллийг харж байгаа хүүхдүүд сэтгэл зүйн гэмтэл авчлагддаг байхгүй юу? Бас нэг юм бол бага насндаа бас бэлгийн хүчирхийлэл төрдөг явдал. Тэгээд бид нар октоудаас гадна хөвгүүд хүртэл хүрддэг. Тэгээд тэрийг эцэг ихтэй огт хэлээгүй. Ер нь бол тэр бэлгийн хүчирхийлэл төрсөн. Тэгээд тэр юм хүчирхийлэлтэй гэр бүл төссөн хүүхдүүд бол энэ бага насны гэмтлүүд бол сэтгэл зүйн гэмтлийг авсан байдаг. Энэ маань өөрөө цаашаа яваад энэ донтолт руу орж байгаа байхгүй юу? Тэгээд энэ дээр нэмээд энэ тэр эцэг ихтэйгээ сэтгэлийн холбоос байхгүй. Эзэж хүнээ ээж авдаа хэлэхгүй, яаж зовж ирсэн хэлэхгүй, юу хүсч мөрөөддгөө хэлдэггүй дээ эцэг их нь ойлгодгоо. Одоо тэр хүүхдэд ингээд сургуульд явуулчлаа, хоолыг өгчлөө, дуртай хувцсыг аваад өгчлөө те, тоглолтог тоглоомыг аваад өгчлөө, болол гэж эцэг эхчүүд. Манайхан тэгж хэлсэн хоёр хэлүүлэхгүй хоос онолох байх. Гэтэл тэр сэтгэл зүйн хэрэгцээг нь тэр хүүхдээ ерөөсөө анзаараагүй. За би ч гэсэн бас бидний үйлчлээс мөрөдч бас энийг мэдчихгүй байлаа те. Тэгээд дараагийн нэг хүчин зүйл бол энэ өөрөө бас нийгмийн хүчин зүйлтэй л дээ. Тэр хүүхдүүд энд ороход бол тэр хамт олон тэр найз нөхөд за одоо ингээд сургуулийн дээрлэхэлт бүл идэх хэрэг ярьж штэ. Энэ бас аягүй хөндлөлн одоо тэр дээрлэхүүлэхгүй тулд тэр хэрэгэлдэг хүүхдүүдийн тэдний нэг бүлэгтэн одоо болохын тулд явна. Хоёрдугаар энэ одоо хүүхдүүд чинь интернетээр ингээд дуу хөгжим хамгийн сонирхолтой нь шүү дээ энэ залуучууд шүү дээ 16 7-оос ингээд нэг 25 хүртэл одоо энэ томдох залуучууд шүү дээ тэдний шүтдэг дуучид бүгд тартан бичдэг байхгүй гадаадынх ч монголынх ч тэр бол бүр ингээд нөгөө нэг шүтээ нэлчихсэн тэгээ яг тэдэр шиг ингээд хэрэглэн идэрч боддог тэгээд тэр дуунууд нь ч гэсэн нөгөө одоо өөрсдийнх нь яг ингээд сэтгэл зүйн байдлыг ингээд хэлдэг тэгээд бүр тэр дуунуудаа сонсох дуртай тэгээд тэрэнд бол айгүйх тийм яг өсвөр наснаас орсон хүмүүс бол хөвчлэн тэр шүтэнээс бас их болдог. Даган дуурайх гэдэг үзэл яваад шүү дээ. Тий. Дараагийн нийгэм болохоор би одоо нөгөө нэг яг хүчин зүйлийг яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бас нөгөө бие махбодын хандлаар сэтгцийн өвчтөе хүүхдүүд. Тэр хүүхдүүдтэй нөгөө эцэг эхчүүд ерөнхийдөө бол одоо сэтгцийн ингээл одоо хоёр туйлд ч юм уу шизофрени гэдэг өвчнүүд дээ шүү дээ. Одоо бидний мэддэг те. Тэр өвчнүүд бол хөвчлэн өсвөр наснд тохиолддог. Илэрч идэг. Тэрийг эцэг эхчүүд яг одоо эмчид үзүүлж яг тухайн үед тэр өвчнийг те илрүүлж тэр эмчилгээ эхлэегүй байдаг. Тэр хүүхдийн чи яг сэтгэлийн бас өвчж готралтай эсвэл өөрлөлтөө те тэгэл бодлон гаж утчихсан. Яг ийм өвчнүүдийн үед бол энэ хүүхдүүд өөрсдөө эмчилж чинь гэж их ордог. Тэрнээс гадна одоо жишээлбэл анхаарал татамжшил хийх хөдөлгөөнд хүүхдүүд идэж бидний нөгөө өрөмний хүчиг сахилгууд гэж ярьдаг тийм өмнө оншилж байгаагүй тэр зүгээр суудгүй ерөөсөө зүгээр суудгүй тэгээ зөвхөн хүссэн юм айдаг нэг юмд анхаарлаа төвлөрүүлж чаддгүй энэ хүүхдүүд бас их томтолтод төрдөг. Тэгэхээр одоо ийм одоо жишээлбэл нөгөө эцэг эхчүүд ингээд андуураад идэг юм шиг байна. Тэр сахилгагүй юм зүгээр л сахилгагүй хөдөлгөөнтэй хүүхд өөрхөн дураар одоо сүүлийн нас хэрэглэн байгаа. Тэгээд одоо жишээлбэл өмнөө одоо нэг зорилгоо дуустал нь хийхгүй хичээл номдоо дуртайгаа энэ дургуугаа хийхгүй одоо зөвхөн хүссэн юм авдаг те хүсээгүй юм идэггүй ч юм уу те. Тэгэхээр энэ хүүхдүүдийг л нэр нь багаас нь бол эмчид үзүүлж хэрэг оншин тодруулаад энэ хүүхдүүдийг эмчлэх хэрэгтэй байхгүй юу. Тэр өөрөөрөө эдийн эрчтэйтэй хүмүүс зөндөл ингээд карьер хийж гисэн бүр нэрд гарсан мундаг хүмүүс л бас байдаг шүү дээ. Тэр хүүхдүүд ингээд багаасаа эмчилгээнд явцсан бол бонтгож болохгүй байхгүй юу. Гэтэл тэр хүмүүс чинь энэ гэрт нь эцэг ихэн тэднийг ингээд эмчлээг өсвөр наснд болсон хүүхдүүд бол донтгож болсон болтой.
Нөгөө талаасаа бас ингээд энэ бодис хэрэгжилж байгаа тархин гимцэн тийм хүмүүс бол сэтгцэн өвчнөд гарч байна. Бас нөгөө төрөх байдлын эмгэг гэдэг тийм эмгэгтэй хүмүүс бас нэлээд юм донтолтод хүрдэг байхгүй. Тэгэхээр энэ донтолтод хүртэж байгаа хүмүүсийн цаана ер нь бол одоо яг оюун ухааны хомсдол байхгүй л дээ. Тэгтэл ийм сэтгцэн болон төрөх байдлын эмгэгийн юмнууд бол ер нь бол 70-80% миний харж байгаагаар бол миний одоо мэддэг бүгдүүдээр. Тэгэхээр энэ хүмүүсийн эмчилгээ бол ийм давхар эмчилгээ хийх шаардлагатай болж байгаа. Суур өвчнөд донтолтын эмчилээд тэр хүмүүсийн нөгөө сэтгцэн тэр асуудлууд байж байгаа бол энэ хүмүүс бол хэцүү шүү дээ, тийм. Тэгэхээр суур өвчин донтолт хоёрыг нь зэрэг хавсарч явж ижил донтолтоос ангиж байгаа. Түрүүн та нэг ярьсан энэ хамтлаг дуучид ч гэдэм үү, энэ урлагийн хүрээлэл ч гэдэм үү ингээд ярьсан. Тэрэн дээр яг нууцш бол танаас нэг хүний асууж. Тэнгис гэж залууг. Сив. Тий. Си гэдэг одоо артист нэр нь. Гэхдээ сэгэн талаар чинь бахан ховж хотлоо яриа л л шүү дээ. Гар хөлөө тайруулсан. Одоо бол ингээд сэтгэл мэдрэлийн өвчтөй болоо галзуураа солиороос сэтгэл мэдрэлийн эмлэгтэл бангийн ингээд хөлөөлцөн байж идэг ухааны мэрэл тэгэл нэг зарим нь бол гар хөлөө ингээд бүр тас тайруулсан. Би энэ ярилцлагын дараа би чамд зургийг үзүүлээ саяхны заяа. Тэгэхээр бас над дээр имжлэгдэжсэн. Гэхдээ би имжилж байгаа биш шүү дээ. Энд чинь бас имж туслан одоо надад туслаа 3 сэтгэл зүйч ажилтдаг 4 ч юм байна тийм ээ. Тэгээ ингэж ажилтдаг. Тэгэл энэ чинь бас яг л багийн л ажил байхгүй тий. Тэгээд манай Тэнгис бол яг асуудал нь хүнд байсан. Тэгээ одоо бол айгүй хөргөн баг шүү дээ. Бүр ингээд хэрвээ одоо энэ Тэнгисийн фэнүүд нь ч юм уу те фэн группээс нь хүртэл ээж авсан асуугаад нэгсэн. Тэгээд манайр бол ивэр бол 10 бүх бүтэн байгаа. Би чам зургийг үзүүлнэ те. Тэгээ манайр чи одоо 9 сар 6 сар 7 сар цэвэр явж байгаа. Тий. Тэгээд би энэ ягаад цэвэр гэдэгтэй ингээд ярьсан. Яг манай дээр бол энэ 12 алхам наркотикч дамжуулан цуглаа явагдана. 12 алхам гэж 900-аад асуулттай алхам хийдэг. Тэгээ ингээд одоо жишээл ингээд анх ирнэ шүү дээ тий. Манай дээр ихт нь одоо энэ welcome гэдэг тий. Дөнгөж ирүүлэх гэж байгаа хүмүүсийн нэг үг нь. За тэгээ ингээд юу 30 хоног цэвэр ахын бол энийг өгнө. Тий. Одоо тэгээд ингээд энэ ингээд 60 хоногийнх нь нөгөө өнгөтэй тий. Энэ 90 хоногийнх нь тий. Тэгээд энэ 6 сарынх нь. Тэгээд энэ 9 сарынх нь. Тэгээд энэ 1 жил. Тэгээд энэ өшөө 18 сарынх чинь энэ сарл гэдэг баха тий. 18 сар цэвэрсэн гээд энэ олон жил гээд ингээд. Тэгэл ингээд манай хүмүүс чинь энэ өрх амжилтыг тэмдэглээл тортоо хувааж тэл тий. Голхоо гал ингээд энэ ерэн тэгээд одоо нэгсэнтэй одоо цэвэр хийж байгаа амжилт юм. Тэгээд манай хэм бол 6 сарынхаа юу бол авцсан. Одоо удахгүй 12 сард 12 сар хүртэл манай цэвэрэж чадвал тий 9 сарынхаа одоо энэ хазиг авна тий. Энэ одоо төлхөрөө хосроо авна тий. Тэгэхээр нөгөө Тэнгис маань си маань ер нь бол донтогч байсан байна. Нэлээд хүнд байсан юм байна. Тэгтээ тэгж гар уруугаа бол тайруулт бол очоогүй юм байна. Тий мэдээж тархин нь бол нэлээд гэмтсэн. Тэгээд Тэнгис чинь бол их төмхөрхөө шүү дээ. Их сайхан бүх юм их сайхнаар боддог. Тэгээд бас өөрөө ирүүлчих гээд өөртөө тэнцэж байгаа. Тэгээд эцэг хин ч гэсэн бас их яг өөртөө дэмжлэг болол явж байгаа. Магадгүй ер нь бол урлагаасаа бол минь алдахгүй байх. Тэгээд бодвол өөрөө бол жишээлбэл над дээр явж байхдаа бол дум муухай бичдэг л байсан. Тий. Дум муухай бичээл дараагийнхаа уран бүтээлээ бэлдээл тэгэл одоо тэгэл өөрхөн бичлэмжлэгээ хийх л баг л та. Тий. Тэгвэл тэгэл удахгүй цаа бас ирүүл тэг айгүй гоё болчихсон Тэнгисийг одоо тэр фэнүүд нь бас харгал баг тий. Тэр айгүй ховж яагаад гэдэг танаа тэр нэвтрүүлгийн дор сийг оруулна гэсэн сив юу болцсон хуруугүй болцсон хин сив ирүүл байгаа штэ гэж би ганц нэг комментос бичтий. Ер нь бол тэгээд үгүй байна тий. Ингээд ер нь 3 сараас хойш яг ихлээ сэтгцэн эмчилт эхлээд байжгаад хордлох хэдраа тавьчаад ирсэн энд бол над дээр бол 3 сар хэмжил хийлгэсэн.
Харт амхны хохирогчд гээд бид нар ийм контент гээд эхлээд явж байгаа л да. Тэгээд одоо дугааруудаа хийгээл ингэ явж байна. Ер нь таны бодлоор ийм төрлийн контент одоо иймэрхүү зүйлийг одоо нийгэмд ингэж хийх зөв үү? Буруу юу? Зөв шүү дээ. Эний ч одоо хаалттай сэдэл болно ярьж болохгүй гэл ингэ яриад байгаа. Энэ хаалттай байх юм болоод шүү дээ, тэ эсрэг эхчүүд л хаалттай байна. Эцэг эхчүүд хүүхдээ ямар асуудалтай болсныг мэдэхгүй шүү дээ. Тий. А гэтэл тэр хүүхдүүд ч гэсэн тэр өөрөө хэрэглэж байгаа хүүхдүүд нь тэргүй энийг огт ярихгүй байсан ч гэсэн тэр харт амгичны дуучдынхаа үгнээс энийг мэднэ. Интернетээр бүхэл бүтэн одоо жороо аваад хэрэглэж байгаа шүү дээ. Өөрсдөө аюун мундаг мэддэг гэж боддог. Интернет дээр тэгээд яг ийм одоо аюултай шүү ч гэдэм үү, тиймэрхүү одоо нэг хармуу талыг нь хэлэхгүй дандаа тийм мэдээллийн тэд нар сэтгүүлэх төрлийн юм явуулах яаж хэрэглэх үү, ямар дозоор хэрэглэх үү бүх жорол тэд нар авчиж байгаа юм чинь. Тэгээд бас хэрэглэдэг найз нар дундаасаа эдгээр чи одоо нэг хүүхдэл 100 200 хүүхдэлдэг гэж шүү дээ. Яаж хэрэглэх вэ? Яах вэ гэдэг өөрсдөө айгүй аюулгүй хэрэглэж байна эдгээр гэж бодвол тэгэл одоо өөрсдөө эрүүл мэндээр сохроож ин амьнасаач эдгээр алдчих шүү дээ. Тий. Тэгэхээр тэр мэдээлэл өөрсдөө ташаа мэдээлэл аваад идэх байхгүй юу? Сүр мэдээлэл аваад идэх байхгүй юу? Энийг одоо жишээлбэл хорлоо гэд энэ тэр хүүхдүүдийг эрүүл болгохгүй шүү дээ. Тэ? А харин ч тэр хүүхдүүд авдаг мэдээлэлээ тэр сүрэн мэдээлэлээ интернетээс аваад юм. А харин тэрний гэр бүлийнхэн тэрний туслахыг гэсэн тэр эргэн тойрныхан бол ямар ч мэдээлэлгүй байхгүй. Тэг би бас энд нэг мэдхэд эцэг эхчүүд ер нь хуучин бол нэг 10 хэдэн онд бол цагдаа дүрэгт харна гэдэг давж ирдэг гэсэн баггүй. Манай хүүхд ийм асуудалд орж байна. Одоо бол цагдаа дүрэгдэг хүүхдүүд ээж аав нь мэддэг болчих. Тэ бас ингээд эн чинь нийгэмд ингээд ярьж байгаагийн шинж байхгүй. Тэгээ би ингээд зарим нэг хичээл дээр нэг сэтгэл зүйч нарын хичээл дээр орохоор өөстө манай хүүхдээс яг таны яриадсан шинжтгүүд гарсан эдэргэл утасдаг байхгүй. Тэгэхээр эсрэг эхчүүд өөрсдөө мэдлэг байхгүй. Яаж энэ хүүхдэд туслах вэ? Тэгэл нөгөө ингээд нэг одоо мэдчихээрээ нөгөө хүүхд чинь дээж би болимэлийг хэлнэ. Өгөнд нь орно. Тэгээд би эцэг эхчүүдэд их муухай өгөлтгөл тэ. Яг л эцэг эхчүүд өөрсдөө мэдлэг байхгүй. А тэгээд өөрөө хүүхдийг энэ гайгүй найз нөхдөд л уруудсан гэж боддог. Тэгээд тэр найз нөхд байхгүй бол манай хүүхд зүгээр гэж боддог байхгүй. Гэтэл хүүхд найл хэдэн өвчтэй болсон байдаг. Тэгээд ингээд хүүхдийнхаа үгэнд аягүй итгэв. Нөгөө хүүхд найл хэдэн өмнөө ярьж чадхаа ойлцсон худлаа ярьдаг эцэг хийгээ манипуляц хийдэг. Тэгээд ер нь бол арт юмнаас хавжулдаг эцэг хийсэл авдаг болсон байгаа байхгүй. Эсвэл гэр орон одоо хамаатан сэтнуудаас. Тэгээд энийг нуухад энийг тэгээд тэр мэдлэггүй эцэг эхчүүд яадаг бол өөрсдөө санхүүжүүлж байна. Тийм бидэг. Тэгэхээр энэ талаар бол эцэг эхчүүд өөрөө мэдлэггүй санхүүжил явуулдаг гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгэл тэрийг харт тамхич үгүй дид ч удлаа ярина шүү дээ. Чи би нэг тэгсэн нэг найзаагаан төрсөн өдөрт ч гэсэн одоо жоохон хүмүүс бол тэгтэл нэг аап бол ингээл хэдэн сая төгрөг 7 хоногт 2-3 сая төгрөг өгсөн байгаа. Тэ? А тэгэл ээж нар өдр бол ингээл худлаа өмнө яриад ингээл авч эсвэл намайг хүүхдүүд задахгүй тэр над руу мөнгө явуулчих гэтэл заа гэл. Тэг би нилээ юм донтолтонд орсон эцэг ихийг айгу хуурч мэглэж байгаа хүүхдүүдийн эцэг ихтвэ гэдгийг орс үг гэдгийг харт яхны нулимс харт тамгичны үгэнд эцэж үтгээдэг. Эхлээд наад үг миний нүгийг мартахгүй явж гэж хэлдэг байна. За тэгж жагаад ингээд явандаа бол ингээд одоо энэ өвчин чи ямар юм өөрөө тэр эцэг эхчүүд чинь ингээд давхар уу дам хамааралтай болсон байдаг тийм. Тэгэхээр тэр өөрийнхөө өвчнийг таньж мэддэг хэрэгтэй байхгүй юу. Тэгжээч өөрсдөө эрүүл сэтгэл зүйн хувьд эрүүл болж иж хүүхдэд туслана гэхээр нэг өдөр миний хүү гэл ингээд мөнгө төгрөг санхүүжүүлж явснаа нэг өдөр чи намайг инглээ гэл одоо өөх хат гэл эсвэл би өглөө гэл ингээд тийм эрүүл бус аюу тийм хор хүнөртэй харилцаа тэр үсэг эрүүл тогтчихдог байхгүй. Тэгэхээр өөрөө энэ эцэг эхчүүд маань бол сэтгэл зүйн өндөр боловсралтай байх ёстой. Энэ өвчний талаар бүрэн мэдээлэлтэй байх ёстой байхгүй. Яг нөгөө харт амх гэл тэгэхээр ингээд нөгөө хуучны кино минутаас үздэг ч юм уу ер нь нийгмийн нэг юм ойлголттой байна. Энэ банд нар яг их хэрэгэлдэг ер нь эрэгтэй хүмүүс л харт амхтай холбоотой гэж яг ярьдаг л та. Ер нь эмэгтэй хүмүүсүүдийн хувьд хэрэглэгч байх уу гэдэг ч юм уу одоо юу гэдэг хэрэг ер нь эмэгтэй хүмүүс энэтэй холбоотой байна шүү дээ. За нэг 30-40% байх.
Би тэгж бодож байна. Яг бол над дээр ирж байгаа хүмүүсийг одоо жишээлбэл ганц хэрэгтэй биш эмэгтэйчүүд болсон байдаг байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд бол яг хоо би бас архин турсан эмэгтэй хүн хэцүү гэдэг шүү дээ. Тэгэхээр бас одоо энэ ард тамхин турсан эмэгтэй хүн бас хэцүү байх болов гэж бодсон. Тэг яг хүн л өөр яг одоо давхар тэм сэтгцэн өвчтөө ямар ч өвчтөн бол эмчилгээд айгүй хэцүү. Нэлээд хурд хугацаа шаарддаг тийм. Тэгээ эмэгтэй хүүхдүүдийн хувьд бол би одоо өсвөр насны 13 наснаас орчин эцэгхийн хараана хаана байгаа. Нэг бандит дурлалчна. Нөгөө бандитаага нөгөөх нь хэрэгэлдэг. Тэгээ шууд хэрэглэж байгаа хгүй. Одоо хуучин бол өвс мөвснэг газ мас өнөртөж жагаад ард төмхрөө ингэж ордог байсан бол одоо шууд ингээл нөгөө тэр бандит шууд синтетик бодис хэрэглээл тийм. Синтетик бодисоо ингээл тарж мэддэг юм те. Шууд тариагаар орж байгаа охтууд гэж байгаа хгүй. Тэгээд охтуудын хувьд бол хэрвээ эцэг их нь ингээд нэг мөнгөтэй санхүүжүүд гэвэл тэд нар одоо тэр сүлжээнд ч юм уу өөрийнхөө нэг хохирох нь бас гайгүй хин цаашаа те эцэгээс мөнгө аваад өөрийн гэсэн бас нэг байр суурьтай байгаад байна. А гэтэл энэ төштэй одоо үнчин ядуу орлогогүй тийм охтууд байж байгаа байхгүй юу? Тэ нэг сургуулийн сэтгэл зүйч надаа авчирч ирсэн. Тэгэл ээж нь ч тоохгүй харамжлал. Нэг бандтай үерхдэг. Тэр банд нь хэрэгэлдэг. Тэгээ миний мөсөнд орсон. Тэгээд тэр мөснийхөө мөнгийг олохын тулд шүү дээ. Тэр охиныг биеийн хөгшин өмсдөг юм болдог байхгүй юу? Тэр залуу нь уу? Тий. Тэгэхээр охтууд ялангуяа өсвөр насны охтууд айгүйх бие өмлөдөг. Тэгжээж ин бодсоо гэж болж байгаа. Эсвэл одоо хэрэгэлдэг тийм одоо насны учраас ах нартай уулзч те бие үнэлжээж хэрэглэнэ. Эсвэл бие үнэлж мөнгө олж тэр бодисоо мөнгөийг олдог гэх мэтэр охтуудын их байдаг. А би бас нэг хор хүмүүлийг ярих гэж бодсон. Одоо ингээл энүүдийг яхандаа цамжуулал хяналтанд оруулчлаа шүү дээ Монгол. Энэтэйгээ хамт одоо жишээлбэл энэ нэг найрагдаг наатар те ус те тарийн ус шприцүүдтэй ингээд орчиж байгаа байхгүй юу? Тий. Тэгсэн чи энэ яасан бэ гэсэн чинь одоо ингээд 10 хэдхэн настай зарим бүр бэлгийн харьцаанд ороогүй хүмүүс ч гэсэн те одоо бэлгийн замын төвчтэй орог мөртлөө авцсан. Шприц шүү дээ. Шприцээс олж ирлэн шприц нь олдохгүй чинь яг хэрэглэх гээд ингээд нэгтлэн амир хүчтэй байж байгаа тэр бүр 30 хэдэн хүн шприцээс л хэрэгэлсэн. Тэгээд баг бүгд нь ч юу юм бэ гэхдээ ингээд БЦ вирустэй. Тэгээд одоо бол доох бол нэлээд их гарна Монголд. Тийм үү. Одоо тэгэхээр нэг ширхэг шприцийг би хэрэглээл одоо би ч яг тэ ингээд дамжуулаад ингээд хэрэглэж чинь гэсэн үг. Тань тэр шприц нь байхгүй бол тэгснэ би одоо жишээл хэрэгэлдэг байхад үлдэж шприцээ хэрэглэчихэд тэрийг нөгөө шприц олдохгүй юм чинь ингээ ахиж хэрэглэнэ гэж бохор орчинд байна те их мэтий. Тэгэд ийм өвчтөе хүмүүс яг бол ингээд эрүүлжээд эхлэхээр ингээд тэгэд нөгөө шинжилгээ идэр хийлдэхээр айгүй хөвчнүүд илэрдэг байхгүй тэгж БЦ вирус тийм бо. Зөв яг би доктор таарлцсангүй надад доктор туссан хүүхдээрээ даралдаг бол тагшгүй шинжилгээ хийх юм те. Доктор яг энэгээр л алддаг байхгүй. Тэгэхээр бас одоо энэ эрүүл мэндийн байгууллага ч гэсэн одоо яг энэ хэрэглэгч хүүхдүүдийг тэгж адгийн амьтан гэж эдэр ч нууж хаасан одоо шприцийн хүртээмжгүйгээр л байж байгаа шүү дээ. Имжилж чадахгүй бол ядахтаа тэр шприцийн бүх хэрэгтэй байхгүй. Тэгэд одоо тэр натрий ус байхгүй болохоор яаж найруулдаг гэсэн тэр мэдрэлийн юм гэж одоо гар хураад хариулаад карантины хөт ус гойжуулаад тэгэл тэр яг үнэн юм өгч чинь. Үнэн чи би чамд ийм хүүхдүүдтэй уулзвал яг ингэж тарьдаг байсан. Тэр нөгөө наатар нь тэр тарийн ус олдохгүй байсан учраас шууд авчиад ингээд карантины бүлээн ус ингээд бүлээн усанд найруулж байгаа 10 грамаар шууд шахчихдаг гэдэг. Тий. Үнэн. Чамд хэлсэн л юм байна. Яг би чамтай яг ингэж хийдэг гэсэн хүүхд уулзвал л та чи өөр тэр хүүхдээс асуулт. Амшигтай маяг. Энэ аимшиг байхгүй юу? Энэ бүр эрүүл мэндийн том асуудал байхгүй юу? Тэгэхэд энийг зүгээр яг би нэг л юмн дээр ингээд бүр одоо хүртэл ингээд одоо юу гэдэг бодол санаа ингээд хоёр багтцсан байгаад байгаа юм. Ингээд түрүүн би танаас асууж бид нар яг энийг хийх нь зөв үү гэд та зөв үү гэж хэлсэн. Гэтэл ингээд хийгээд байх тусам улам сэтэлжүүлэлт болоод байх юм биш үстэй гэдэг нэг ийм том айдас л байгаад байгаа юм. За энэ бол одоо хоцрогдсон нийгмийн үзэл бодол гэж биелнэ. Манай социализм үеэлт юм биш. Яг үүндээ социализм үед ч гэсэн ард түмчд байсан шүү дээ. Тийм морфин
хэрэглэдэг байсан. Опиум бол бүр хувьсгалаас өмнө манай энэ хүрээ гэж багт хэрэглэдэг байсан. Өвсийг бол Оросууд Монголоор л дүүрэн байсан шүү дээ. Тэрхний сэлэнг чи битүү Оросууд дүүрнэлт местний Оросууд идвсэн. Тэд чи өвс хэрэглэдэг байсан шүү дээ. Тэ яг хуу арх шиг бол тархаагүй байсан. Тэ. Тэгээ ер нь бол манайх бол ингээд сая 10 хэдэн он хүртэл бол зөвхөн дамжуулагч орн байсан гэж ярьдгийн. Би бол аль хэдийн хэрэглэгч орн бол 10 оноос 2010 оноос өмнө болсон гэж боддог байхгүй. Одоо бол баг үйлдвэрлэгч болох гэдэг шүү дээ. Баг л болох гэдэг шүү дээ. Ер нь савлгаа хэдрэг бол Монголд л хийчих шүү дээ. Тийм үү? Тий. Одоо тэгээ ер нь бол Оросоос орж ирсэн энэ бодисуудыг бол хэл гайл хяналтанд барьж чадахгүй, харт өмнөхөн барьж чадахгүй байх шүү дээ. Яг энэ банкны тасаар явахгүй. Одоо би жишээл зардаг мөлийг чамд би ингэ авчираад байхгүй шүү дээ. Тэнгүүт эдгэр чин тэр саклапкын систем тэрүүгээр л зарчиж байгаа шүү дээ. Энд тэнд ингээл одоо хөдөө орон нутгийн аймгийн төвдөр хүртэл гараад ирсэн баг. Тэр нэг аппликейшнээр агуух зарж ингээ авдаг гэдэг. Тэр чинь Оросуудын систем шүү дээ. Тэр нөгөө нэг одоо Орос дундад Азийн бүх улс судлалын системээр явж байгаа шүү дээ. Одоо харин бүр ингээ манай нөгөө мөсцөс зардаг тэр синтетик марихуана нөгөө дроп гэж зараад байгаа тэр нөхдүүд хүртэл тэр яг энэ координатын нөхдөд тэр системээр ороод шүү дээ. Би жишээлбэл яг хинээс авч байгаа мэдгэл байгаа хэл та. Гэхдээ ингээл тэр интернетийн цаана хэн байгааг мэдэхгүй тэгэл ингээ авчдаг. Тэгээд координатын нөхдөд яг тэр систем бүр ингээ 70 систем бүр яваад байгаа. Эцэг эхчүүдэд яг энэ системийн талаар одоо юу гэдгийг за хүүхдээ яг энэс урьдчилан сэргийлэхийн тулд одоо ийм төрлийн юмнуудыг хянчаагаар яг урьдчилсан сэргийлэх байдлаар та юу гэж хэлэх вэ? Гэхдээ нэгдүгээр хүүхдээ хаашаа хийрлээ. Угаасаа домтогч хүүхдүүдийн хаашаа өвдөрцөн байдаг. Яг хөө өсвөр насны бол өсвөр наснасаа болчлоо гэж тэр их нууцлан байна. Тэгээ ингээд юу ч өмөртөхгүй өмөртлөнгөөс нэг бол аюу тогшин төрмгийн эсвэл бүр юу ч ингээд мэдрэхгүй ингээд хүн загнажсэн ч ойлгохгүй болчдөг. Тэгээд ер нь бол тэр хувц сонор одоо өөрийнх нь өрөө мөрөнд ямар нэг бодис байна уу шиприз байна уу те одоо энэ бодисоо хэрэглэхэд одоо яг тарай марийн дорог хүүхдүүд бол ингээд волга цаас мас тэгэл хурцсан мөнгө тэгэл сарвал марвал те гих мэтийн юмнууд ингээд зөндөө хэрэгслүүд нь биелдэ тэгэл тэр мэр байна уу. За тэгээ ингээд зүгээр ингээд багасаа найзалж ирсэн найзаасаа биш ч юм уу эсвэл өөр шиг найзууд олцсон өөр нууцлагдмал байдалтай орчин. Тэгэл аашааг нь яаж өгч чинь хоол идэж байгаа хоолны туршил ямар болчихсон байна. Унтж байгаа одоо биологийн цаг ямар байна гэл ингээд тэгээс хичээл сургуультай муудаж гин үү те тэр гэл зөндөл олон юм биш. Их олон тийм шинж тэмдгүүд бол бас байдаг л та. Тэглэл гар утсан дээр ямар аппликейшн байгааг хүртэл тийм шүү дээ. Үзэх хэрэгтэй юм шиг байна тий. Тийм тэгэл одоо тэр Telegram-ийн Монгол 24 өндөр бол тэгэл аюултай байхгүй. За тэрнлүү нь арай ороогүй маа одоо тэр Оросоос орж ирдэг тэр сэргээгч хоёр төрлийн катиноны төрлийн бодис байхгүй амфетамины төрлийн биш. Тэгэхээр тэр бодисуудыг тэр чи одоо хамгийн хямдхан нь баг Монголд болчиход байгаа байхгүй. Тий. Тэгэхээр эдгээр бол аль болох хямдхан эмийг л энэ одоо өсвөр насны хүүхдүүд л хэрэглэж шүү дээ. Тэгээд энэ хүүхдүүд шүн яваад байна. Өглөө босч чадахгүй байна уу? За нүднийх нь хүүхэн хараа томорсон байна уу? Эсвэл нарийсан байна уу? Тэ? Тэгээд хамгийн нацх нь ингээд хүүхдэн жирэмшүүл бол хүүхдийн даралт марталтыг үзчих хэрэгтэй ш. Даралт нь өндөрсөн байна уу? Тэ? Пульс нь өндөр байна уу? Биеийн халуун их байна уу гэх юм уу? Ялангуяа тэр опоид нэг юмнууд хэрэглэж байгаа хүүхдүүдийн хувьд бол амьсгалын дарангуул их болдог. Зүрх зогсож гэсэн аюултай шүү дээ. Дараагийн нэг асуулт юу гэхээр эцсийн дүндээ одоо би олон түнээс эцсийн дүндээ одоо энэ маань сургууль бодистой нийт нэршилээр ингээд харт юм гэдэг. Эцсийн дүндээ ер нь хамгийн том охирол нь юу вэ? Амнаас уу? Тийм шүү дээ. Харт эмгчдэд нэг үл шороолгодог шүү дээ. Тийм. Шороогддог ч үхэл гэсэн үг байна. Одоо жишээл над дээр нэг залуу опоидын домтогч байсан. Тэгээ тэр 10 хэдэн жилд хэрэгэлсэн залуу. Тэгээ иржсэн чинь чир нь яагаад ер нь ингээ болиё гэж бодсон бэ? Тэргээл ярилцчихсан чинь би ингээ анх энийг ингээ хэрэгэлж эхлэхэд хэдэн жилийн өмнө хэрэгэлж эхлэхэд би ингээ 10 найз хамт хэрэгэлдэг байсан. Одоо 7 хүн хүрсэн гэж байгаа байхгүй. Тэгээд опоидын бол ер нь нэлийн нас хүртэл шүү. Зүгээр юм солиорл өгдөг одоо сэтгцийн өвчтэй юм шиг болдог түрүү нэг
хүчтэй хэлээд ш. Тэр бол бархан болгонд тохиолдож шүү дээ. Тэгэхээр яг хоо энд ингээд нэг юм зовлон чивтээр яриад байл л да энэ хорлны юм өдргээд. Тэгэхээр энэ имжлэгддэг өвчнүү буюу гэдгийг бас ярих хэрэгтэй байхгүй юу? Тэгээ Монголд энэ системийг бас бий болгох асуудал аяж болох байхгүй юу? Тэгээ яг хоо би ихлээд ингээ хуурай бас ингэж одоо гэртээ ингээл хүмүүст ингээл сэтгэлээрэл туслах гэж оролддог гэсэн. Тэгээд бас энд маань үр дүн гарахгүй янз янз л шүү дээ тий. Тэгээд одоо би бол нэг хідэн сэтгэл зүйч нартай нийлээд ингээд ийм томс байгуулж сургалт зөвлөгөө одоо тэгээд бус дэмжлэг хийж байгаа байхгүй. Дэмжлэг шиг одоо жишээлбэл хамгийн наацх нь йога хийж сурах хэрэгтэй. Бяцлал бол аяйгуу сайн сурах хэрэгтэй. Чи тархины л өвчин шүү дээ. Энэс гадна хамгийн гол дэмжлэгээ бол тань мэдрэм сэтгэл заслын дэмжлэгээ. Тэгээ энийг яг би Монголд одоо яг энэ донтолтын тань мэдрэм сэтгэл заслын яг би курс онлайнаар сураад энийг одоо хөвшүүлэх гээд мэрэгчлийн хүмүүст бас одоо дамжуулж өгөхийн тулд ингээд энэ хичээлийг явуулдаг. Энэ бол одоо өөрийнхөө тэр бодол тэ сэтгэлгээ одоо ертөнцийг үзэх үзэл бодол хандлага өөрчлөгдөн. Тэгээ энэ дээр үндэслээд зан аврыг өөрчлөгдөл чиглэсэн. Тэгээ дахин ахиж хэрэглэхээс өөрийгөө яаж сэргийлж болох вэ гэсэн л одоо цогц. Одоо яг бүтэн явах бол ингээл 3-6 сарын хичээлүүд явж байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ 12 алхам гэдэг бол наркотикч дамжлах. Ер нь 12 алхамд ийм өөртөө туслах бүлгийн эрүүлжүүлэх хөтөлбөр гэж байдгийг. За энийг одоо сурахын тулд ингээд 4 ном байна. Үндсэн ном уншиж өөрсдөө боловсруулах хэрэгтэй тий. Яг энэ номнуудыг бол би одоо 17 оноос 16 17 оноос эхэлж орчуулад ингээ хүүхдүүд дээр энэ дандаа хөвчлө орчуулгын ном байх. Дандаа орчуулга Монголд байхгүй шүү дээ энэ хэмжлэг тий. Тэгээд энэ 12 алхмыг хийхэд шүү дээ. 900 асуултанд тавилсан шүү дээ. Эхний 5 алхам бол дандаа бүр дээрээ дүн шинжилгээ. Ер нь энэ 900 асуултыг ингээд эмчилүүлж явах явцдаа хариулаад явах уу эсвэл хариулчаад эмчилгээнд орд юм уу? Үгүй. Ер нь л эмчилүүлэх явцдаа энэ хооронд чинь тэр нөгөө тань мэдгүй сэтгэл засалж явж гэн, диалектикч явж гэн, одоо тэр бяцлаглуудч явж гэн, явж яг хамтахгүй. Тэгээд энэ 12 алхмыг хийхэд бол тэр хүн өөрийгөө ер нь яагаад онцсноо ер нь бүрэн ойлгоно. Тэгээ хажуурын сэтгэл зүйн хичээлүүдтэй. Сөрөг юунаас болдсон байна те. Тэгээд ер нь анх яаж одоо яагаад миний юу болохоо илчсэн тэ би яагаад донтогч болсон гэдгийг л аюулсан ойлгоно. Энэ донтолт гэдэг үл зөвхөн бодис хэрэглэх биш байхгүй. Амьдралын бүх талбарт асуудалтай болцсон. Тэгэхээр хамгийн түрүүнд өвчнөөрөө бууж өгсөй. Донтолт гэдэг өвчнөө бүр амьдрал нь юу болцсон, жолоодлогоо алдчихсан, тэр ёроолд унчихсан тий. Тэгээд энд үүсгэл байдаг, давхар санаа байдаг, хүчин мөкстөн тэр бууж өгөх гэдэг бүх тэр ойлголтуудыг өөрөөр л хүчиж тэгээд өөрийнхөө тэр одоо тэр түрүүн гэмтэл гэж сэтгэл зүйн гэмтэл гэж хэлсэн шүү дээ. Өөрөө хүчрхийлжсэн үү, бусдыг хүчрхийлжсэн үү те. Тэгэл бүх одоо сексийн харилцааны асуудлууд те. Тэгээд ер нь энэ харилцаан дээр өөрөө эрүүл байж чадсангүй тэр болгоныг л өөрийгөө олж харна. Тэгээд хичнээн хүнийг хохироож гсэн байна. Санхүү, сэтгэл зүй, бие махбодын хувьд ч гэдэг юм уу те. Энийг л олж харна. Тэгээд энийг одоо юугаар солих вэ гэхээр тэр эрүүлжүүлэх хөтөлбөрийн төвчөөд оюун санааны зарчим гэдэг одоо жишээлбэл нэгдүгээр зарчим тий даруй төлөв баг хоёрдугаар зарчим нээлттэйс өөрчлөлтөнд өөрийгөө бэлэн болгох тий нээлттэй сэтгэлгээтэй байх гэдэг. Тэр өөрийнхөө тэр гажуудсан тий одоо доголдолтой зан авируудаа ямар солих вэ? Юг өөртөө бадуулах вэ гэдгийг нь ойлгох байна. Тэгэхээр энийг бол яг нь бүр дэлхийн хэмжээнд тий энэ одоо сэргийн засах төвд дээр бол баг 90% нь бол 12 алхмыг хамтдан сэтгэл засалтай хамт авч явдаг юм тий. За энэс гадна бол тэр гэр бүлд сургалт орох бол хэцүү шүү дээ. Ар гэр бүл тий. Өөрөө энэ хүүхд чинь ингээл бодол сэтгэлгээ зан авираа өөрчлөх гэж байгаа мэдээж нэг өдрийн дотор өөрчлөгдөхгүй л дээ. Гэхдээ өөрөө өөрийнхөө тэр болохгүй байгаа муу өвлийнхаа цаад жинхэнэ мөн чанарыг таньж авнаа гэдэг тэр их гоё өмнөдтэй шүү дээ. Тэгээд ингээд өөрийгөө мэдсэн өөрийгөө өөрчлөх гээд ингээд явж итэл нөгөө эцэг ихч нөгөө гомцсон нөгөө гэмтэл авсан тэг гэр бүлийн гишүүд чинь нөгөө нөлөө чинь яг хуучин донтогч шиг хараад хардаад хэлгэлдэг байхгүй
байхгүй юу? Эсвэл миний хүү яатсан гэл машин авчих үлцэн. Эсвэл бол тэгэл дуртай юм хийлгээл ингээл энэ хоёр тал ингээд идэх байхгүй. Тэгэхээр тэр эцэг эхчүүд тэнцвэртэй бас л ер нь бол яг дондогч нар бол тэр дондогч оюун ухаанаар ажилладаг. Одоо ер нь амьдэрдэг гэсэн баггүй дондогч. Тэр логик оюун ухаан чинь бидний тухны дэлбэн шүү дээ тий. Тэгэхээр энэ хоёрын аль алинаар чинь хоёр туйлширсан л одоо хүний оюун ухаан л явж байгаа байхгүй. Тэгэхээр тэрний дунд нэг ухаалаг оюун ухаанаар энэ хүмүүсийг л амьдралыг харддаг болсон зан авираа зан үлээ гаргадаг болох гэж явж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө эцэг эхчүүд чинь хит логик эсвэл хит сэтгэлийн хөдөлгөөнтэй яг нөгөө эцэг эхчүүд өөрсдөө өөрчлөгдөг байдаг. Тэгэхээр ийм өвчтөе хүмүүстэй одоо жишээлбэл эд хэрэглэж байгаа үед яаж хэрэгцээ. За эмчилгээнд багт нь яаж сэтгэл зүгээр дэмжих вэ? За эмчилгээнд гарсны дараа энэ хүмүүстэй тэг нөгөө нэг нийгэмшүүлэхэд нь одоо дэмжлэгийн бүлэг аягүй чухал байдаг болохоор тэр дэмжлэгийг яаж үзүүлэх гээд эцэг эхчүүд сургалт бас аягүй хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэрнээс яг нөгөө хуучин одоо харилцаа ингээд дэвтэрчихсэн гэр бүл тэр хүүхд очил тийм буцаад хэлбэрүүтэй тэгэл уурлал нь нөгөө гомтуудаа гаргана нөгөө сэтгэл зүйн докторгүй байгаа гэр бүлийн гишүүд чинь тэгэл эргээл нөгөө хүнтэйгээ буруу харьцаалгал тэ хичнээн наан хүний өөрчлөлтөд байхад нөгөө гэр бүл өөрчлөгдөг бол бас хэцүү л тэ төсөөллөөр бол дэмжлэг болж чаддаггүй төсөөллөөр бол нэг ингээд нэг өндөр шат руу чүү нэг гарч ирээд яг нэг тэгшгийн хэсэг дээр алхах гэж байхад нь хүлээж авч байгаа гэр бүл нь дахиад ийм одоо сэтгэл зүйн дарамтны асуудал үүсгэж тах юм бол буцаад нөгөө шат руу өнгөрч унахал магадлал. Ялангуяа авгаа нөхөр гэр бүлийн асуудын харилцаа хэцүү болсон. Тэгэхээр би бол ингээд одоо энэ томтогч хүүхдтэйгээ ажиллаж байгаа л ингээд тодорхой хугацааны дараа заа ингээд боллоо гэл ингээд ясны дараа бол би дандаа гэр бүлийнхэн за тэр хооронд чинь ихнэр нөхрийн хувьд л өстой зөндөө асуудал шүү дээ. Бүгдээрээ л хохирогчуд томтогч өөрөө хохирогч гэр бүлийн хүн ч хохирогч гэл ингээд бөө асуудал тэгэл яг харахгүй нөгөө гэр бүлийнхэн асуудлууд руу би бас орж байгаа байхгүй. Заримдаа ингээд аав чирч гэсэн хүүхдээсээ болол хэвийн бус харилцаатай болцсон хоёр гарын барьж байгаа л ярахаас өөр аргагүй байдал ордог байхгүй. Эцэг нь би мөнгө олохгүй л гадуур дотор ажил хийгээ явж байгаа чи хүүхдээ харахгүй яаж ийсэн ингээхлаагүй. Тийм ер нь бол ээжийг их буруудаг ш. За нөгөө ээж нар ч бас 100% зөв хүн ч бас байдаг л да. Нөгөө хүүхдээ хэрэглүүлээл тэгээд ингээд хэдэн жилийн өмнө энэ хүүхд нас юм хэрэглээд явж байгаа хэд эцгээс нуудаг л байхгүй. Ээж нь эцгээс нуугаа тий. Зарим эцэг эхчүүд бол аль нь ч тоохгүй өдр бас эцэг эхчүүд байдаг л гэдэг. Тэгээд бусдын хүүхдүүд тэр найз нөхдөсөн салгачуд болно гэдэг. Зарим эцэг эхчүүд ингээд Монголд ингээд хэрэглээд ингээд гадаад явуулсан байгаа байхгүй. Солонгос ч юм уу Америк ч юм уу Япон ч юм уу айдлан дэмжээ очил хэрэглэж шүү дээ. Тий. Нэг юм асуулт байна. Эхнэр нь юм уу нөхөр нь хэрвээ ийм донтогч хэрэглэгч байвал та тийм хүмүүсд уулзж юу? Тэндүү шүү дээ. Энэ одоо манай дээр ирж байгаа хүүхдүүдийн нэг 20-30% нь бол дандаа гэр бүлтэй хүүхдтэй хүмүүс шүү дээ. Дандаа л гомдолтой. Тэр гэр бүлийн харилцаа бол дандаа асуудал болсон. Тэгээд би бол энэ донтолтойгоо хэмжлэгээ хийсний дараа хоёулаа хосын одоо сэтгэл заслалт яваа яг мэрэгчлэн хүмүүс хэрэгжилдэг. Бас хүүхдүүд аюу сэтгэл зүйн гэмтэл авцсан аваас айдаг ч юм уу те ээж нь одоо жишээл хэрэглэдэг ээж сайгүй айдаг тэр тийм болцоо өдр үүдэг. Тэгэхээр тэр хүүхдүүдийн тэр гэмтсэн тэр жоохон ноос нь тэр хэмжлэх хэрэгтэй байдаг байхгүй тийм хүүхдүүд бий. За сүүлийн нэг асуулт асууя. Одоо яг нийгэм дээр байгаа зарим залуучууд болохоор өвс бол боломжийн зүгээрч гэдэг юм те ер нь бол өвсийг бас ингээд нэг бас хуулийн ял авдаггүй байвал зүгээр мүгээр гэл ингээд жоохон сурчлага маягтай байдаг. Тэрэн дээр таны бодол ямар вэ? За яг уу яг ингээд одоо эрүүл мэндийн сөрөг нөлөөний хувьд ингээд үзэх юм бол Монголд ургадаг одоо байгалийн энэ одоо олсны ургамал бол шүү дээ. Тэр дельта 9 THC бол их бага хэмжээтэй 2% тавьдаг байхгүй юу? Нөгөө талаасаа нөгөө CBD буюу масар болдгоо. За эрүүл мэндэд одоо хүч намдаад гэдэг нь бол нэлээд өндөр тараад 2.1 мэдтэй 10 дэш 2. Гэтэл тэр дельта THC-ийн хэмжээ нэмэгдээл одоо жишээлбэл манайхан шавар ижилээд байгаа чинь 14-тэй болчихж байгаа байхгүй. Болголт эрхийн хэмжээгээр мансуу одоо хүчин чадал нэмэгдэж байна гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр хэрвээ энийг зөвшөөрчвөл одоо өсний
тариалт бий болж чинь том бизнес шүү дээ. Тэгээд тэр 2% өвтэй байгалийн юм оруулах болохгүй юу? Өнөөдөр одоо жишээл тэр Америк одоо энэ Тайланд дургуулжсэн энэ өвснүүд чинь зөвшөөрсөн газар оруулж байгаа чинь шүү дээ, тий. Одоо Индика эдэр бол хүчин идэв шүү дээ. Одоо тэр шавраас илүү өндөр сургууль хүчтэй байхгүй тий. Тэгээд одоо Америкт чинь шүү дээ эмнэлгийн журмаар 6 цэнгийн журмаар хэрэгжижсэн. Одоо энэ сэтгцийн одоо гаж нөлөөнд гарч ирсэн судалгаанууд эмчнэр анхааруулсан юм сүндө гараад ирлээ шүү дээ. Гэхдээ энэ бол хэдэн тэрбум долларын бизнес байхгүй юу? Өөрөө энэ хуулийн зөвшөөрөхөд Монголд бол одоо би бол ингээ байгалийнхаа үсэг түж байгаа хүүхдүүд бол нэг гайгүй болов. Ер нь бол шүү дээ юм судалгаа хийдэг. Ингээд өсвөр наснд өвс хэрэглэж хахад 10 хүүхд хэрэглэж хахад 2 л томцдог байхгүй. 8 нь бол тэгээ ингээ ачдаг. Тэр 2 хүүхдэн цаашаа өөр бодисууд руу өөр хүчтэй бодисууд руу ороод явчихж байгаа байхгүй. Тэгэхээр хэрэв Монголд энэ өвсийг одоо ингэж зөвшөөрөх юм бол энэ зүгээр байгалаар нь хэрэглэхгүй шүү дээ. Нөгөө 30-40%-ийн патент буюу тэр одоо нэмэгдүүлсэн одоо чангаруулсныг тэрийг тариалаад эхэлсэн шүү дээ. Бизнес юм чи. Одоо энэ хүүхдүүд чинь тэр 2%-ийг бол мөнгөдүүлж авахгүй шүү дээ. Тэгэхээр өссөн үсээгүй өвсийг одоо ингээд зөвшөөрчих юм бол тэрнийг 2% ч өнөө 1% ч өнөө тэр байгалийнхыг хэрэгжүүлж бүр ингээд одоо нөгөө тариалаад суулгаад маш хэмжээний биш. Сая одоо Тайландд зөвшөөрсөн гэл манай монголчууд ч очиод идэх шүү дээ. Визгүүч явдаг. Тэгээд тэгсэн чинь Тайланд чинь одоо баахан диспенсер гэдэг одоо тэр өвс зардаг дэлгүүрүүд нь хагдсан бэлч сая 9 сард утсан. Тайланд бол газ өөрчлөлтсөн бэл. Яг бол эрүүл мэндийн сөргөнлөөр их гарсан гэдэг. Тэгээ энийг чинь дагаад нөгөө синтетикүүд бас гарч ирээд байгаа байхгүй. Одоо жишээлбэл Америкт чинь нөгөө иддэг чихэр мэхэр идэргээл те боо гэл ийм мар одоо хийдэг болцсон. Тэгээ тэр нь бүр ингээд нөгөө дельта 9 ч дельта 8 нь болцсон. Тэрэн дээр өхлүүд идэр гарсан мэдээлэлүүд бол сая сургалтын дээр. Энэ бол тэгээд нөгөө өвсийг зөвшөөрчих юм бол нөгөө мансуурцсан явж яхад нь өвс чирээс юм уу, мөс чирээс юм уу ялгах тойлчих юм байна л да тийм. Гэхдээ ер нь гаднаас сараад энэ тийм хэрэгэлсэн гэж хийж байдаг. Хүн бол бараг мэдэхгүй. Яг гоо энийг яг энэ донтолтын өвчнийг мэддэг эмчнэр ч юм уу. Одоо би бол мэднэ энэ юу хэрэгэлсэн байна гэдгийг бол мэднэ тийм. Энэ өвчний юу хэрэгэлсэн байна гэдгийг. Тэгээд бид нар бол мэдэхгүй шүү дээ. Та нар мэдэхгүй. Тэгээд бас нэг аюул бол нийгэмд учруулах нэг аюул бол одоо архиусан жолоо бариад тэр хүн чинь одоо бүр зөвчл эрүүл лидер болоод нийгэмд одоо хүнд айрч алаад ч юм өөрийгөө хохроогоод ч юм ингээл явж байгаа шүү дээ. Бас уурсан бодис яг адилхан шүү дээ. Тэр хамгийн гэмгүй өвсийг хэрэглэж авах төрөл бол тэгэл хөдөлгөөнүүд таашрна. Тэр гэрлийг хүлээж авах чадвар өдр нь байхгүй болно. Өөрийгөө зохицуулах хөдөлгөөнөө зохицуулж чадахгүй, нэг хурдан хариу реакц төр үзүүлж чадахгүй л болж шүү дээ. Хамгийн гэмгүй өвсөн тэр. Тэгээд ер нь хүн дайр залах ч гэдэг юм уу, хажуу авирганда одоо зовлон бишрэл учруулах ч гэдэг юм гай болол эхлэх нь шүү дээ. Би бол өвсийг одоо ингээд дэлхийн нийт бүгдээрээ зөвшөөрлөгөө тэр орхолоо хальтаа юмыг хорих тусмал ер нь ордог шүү дээ тий. Тэрнээс өмнө ингээд Монголын эрүүл мэндийн тогтолцоо энэ өвчнийг бас хэмжилдэг болоосоо тий. Тэр боловсролынх нь систем энийг бүр баг насаас нь хүүхдэд заадаг болчихсон. Ийм хэрэглэн тархич нь ингээ гэмтээд ийм юм болно шүү гэдгийг ингээ заадаг болоосоо. Энэ нийгмийнх нь одоо нийгэм хамгааллынх нь одоо жишээлбэл энэ хүүхдүүд ч тийм ингээд эмчлэгтлээ ч гэсэн нийгэмд орж чаддаг шүү дээ. Тэгэхээр энийг ингэж нийгэмшүүлэх бас энэ тогтолцоо бас бий болоосоо л гэж бодож байна. Ер нь нэг тийм салбар гарч ирээсэй л гэж байгаа юм биш үү? Салбарч биш юм аа. Одоо хуулийнхан дээр барьж хардаг дээр явдаг л байгаа үстэй. Тэр бол бидэрт баг хамаагүй шүү. Салбарын зохицуулалт гэх юм. Тэгэхээр одоо эрүүл мэнд нийгмийн хөдөлмөр хамгааллын боловсролын яамны хувьд бол энэ бол урьдчилан сэргийлэх талаасаа за тэр ингээд нэг дондогч болсон хүмүүстэй эмчлэх талаасаа эмчлэгтээд гарсан хүмүүсээ нийгэмшүүлэхэд нь те бас тусалдаг энэ нийгэм хамгааллын систем байгаасаа гэдэг энэ багсаа л гэж боддог. Одоогор л огт байхгүй. Тэр энэ бий болоогүй хахад тэрийг бол суулчлаатай тавиад бол хэцүү л байгаа л та. Зүгээр энэ одоо өвсөг чөлөөлчлөө гэхэд бол энэ байгалаар бол орохгүй шүү дээ. Нэг чинь тэгэл баахан одоо нэг тижээл өгч байгаа л тэр чинь одоо үр мөрийг авчирч байгаа л тэгэл амар өндөр хэмжээний одоо өндөр
концентрацтай хүчтэй өвсгөл хэрэглэдэг болох байхгүй юу. Тэгэл солирсон хүмүүсийн залуучуудын тоо их олон бол. Тийм байна. За ингээд өнөөдрийн контентыг дуусгах ямар ч хэлсэн бидэнд одоо мэдлэг туршлагаасаа маш системтэй ойлголт өгч хуваалцаж цагаараа бидэндээ уулзаж манай контентэд оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд яг энэ одоо Монгол таныг бол одоо ерөн зөвхөн сураг мэддэг улсуудаас Монголдо байгаа цорын ганц одоо системтэй яг энэ хард амтнаас орлого бодисны ойлголтыг маш системтэйгээр олгодог, системтэй өөрөө бас ойлгож авсан мэдлэгтэй тийм хүн гэдэг үднээсээ бас нэг яг энэ одоо магадгүй нэг хэрэглэхээр шохорч байгаа, хэрэгжилж байгаа. За тодорхой хэмжээнд донтцсон. За бас ингээд донтогчийн арга ирч гэдэг юм уу, тэгээ өсвөр насны хүүхдийн ээж аав, ар гэр бүл, ах эгч дүү нарт ингээд зориулаад одоо ингээд мэдлэг олох зорилгоор одоо ингээд таны контентоо ингээд орооч гэж хүсээд ирээд ямар ч хэлсэн ингээд хийлээ. Тэгээд маш их юмтай зөвлөгөө мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Тэгээ олон залуучуудад бас ингээд та мэддэг чаддаг бүгдийг зориулаад бас Монголын нийгмийг энэ хор зуршлаас ингээд өшөө олон хүүхэд авраараа бас өнөөдрийн хүртэл ингээд хийсэн ажил чинь маш их баярлалаа. За их баярлалаа. Тэгээ яг тэ зүгээр Монголд бас нэг юм нэгэнт тэр хард амхын Монголд ороод ирсэн байна. Нэг муухай гэд хараагаад утаагаад дормжлоод тий цухтаагаад энэ бол нэмэрхүү шүү дээ. Тэгэхээр энийг одоо яаж хэмжлэх вэ? Яаж юм хүмүүсд туслах вэ? Яаж нийгэмдээ одоо ингэ хард амх хэрэглэдэггүй нэг одоо монголчин залуучуудын орн шүү дээ тий. Тэгэхээр эрүүл тийм залуучуудыг бий болох байл гэдэг миний хүсэл. Тэгэхээр энийг чи одоо хийхэд тулд ингээд нэг үрийн л тарих гэж л явж байгаа байхгүй. Тэгээ миний нас бол гүйцэхгүй. Тэгэхээр одоо энэ чиглэлээр энэ донтолтын чиглэлээр эмч нараа сайн бэлдээсэй. Бас энэ сэтгэл зүйч нарт одоо сэтгэл засал хийх эрхийн энэ тогтолцоо нь ус өөрчлөгдсөн. Тэр эмч нар өөрсдөө сэтгэл засалч гэж нэрлэдэг сэтгэл засалч нар биш шүү дээ. Харин энэ манай залуучууд сэтгэлээрээ ингээ ажиллаж байгаа. Ер нь энэ донтолтын салбарт ажиллахад сэтгэлийн хүч ажиллах аягүй чухал байхгүй юу? Одоо жишээл донтолтын салбарт ажиллаж байгаа эмч, сэтгэл зүйч төр зөвлөх гэдэг хүмүүс шүү дээ. Өөрсдөө их юм 90 хэдэн хувь хуучин томтогч байсан хүмүүс энэ зовлонд мэддэг ийм хүмүүс байдаг байхгүй юу? Туулаад гараад ирсэн. Тэгээд өөрсдөө алдаж онж явж ийц зүв зам дээрээ гарч ирсэн ийм хүмүүс л бус тусалж чаддаг байхгүй юу? Тэгээд донтогч хүн бол ганцаараа гэрт нь хориод энэ хүн идэгддэг. Энэ бол өөрийн дэмждэг тийм хамт олон бүлэг, дэмжлэгийн бүлэгтэй байж ижилтэй энэ хүн идэгдэг. Одоо идэгрэх одоо замдаа орж явдаг, өөрийнхөө авч явах чадвартай болдог ийм л хүчин байхгүй юу? Тийм. Тэгэхээр Монголын үрс ялангуяа энэ өсвөр насных маань энэ битгий өртөөсөө тэгээд энэ өрнч нэвтрүүлэгт орж байгаа залуучууд битгий энийг хэрэглээрээ нэг удаа гэж байдгүй шүү гэдэг үнэн шүү дээ. Энэ жишээлбэл нэг удаа хэрэглэл донтдог бодис зөндөө байгаа. Нэг удаа хэрэглэл солиордог бодис бас хэд байгаа тий. Тэгэхээр ийм юмд битгий ороосоо энэний хор хүмүүлийг аягүй сайн хүүхдүүд нь ч мэдчих аваасаа ялангуяа асран хамгаалагч эцэгчүүд нь гэр бүлийн сайн мэдчих аваасаа л гэж бодож байна. За баярлалаа. За